За бүгдэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдэв маань юу вэ гэхээр 2026 оны хайр дурлалын ерхий төлөв байдлыг харах болно. 26 оны ерхий энерги ямар байх вэ? Хайр дурлалтай хосын харилцаатай хүмүүс болон синглчүүдийн минь хувьд бол төлөв байдал ямар ах вэ? За сахиусуудын зөвлөгөө бас гаргаж ирнэ. Дээрэс нь юун дээр анхаарах вэ гэх мэтлэн олон асуултын дагуу деталь үзэх болно. За юуны өмнө би санаандгүй байдлаар хөзөр хойлж жагаад 3 бүлгийн хөзөр дээр гурлаа юм цэнхэр өнгө гараад ирсэн байгаа. Энэ тэгэхээр бас зүгээр нэг утга учиргүй зүйл биш юм аа. Цэнхэр өнгө нь юу биелэгдэг гэж хайр дурлалтай ерөөдөө тийм галзуу ч юм уу хитрхийн амар хүсэл тачаалтай гэдэг юм уу тийм хайр дурлалаас гэхээс илүү энэ цэнхэр өнгө нь хайр дурлал дээр сүнслэг гүн холбоог бэлгшээдэг. Хоорондын хоорондын харилцаа, хайр дурлалтын илүү гүнзгий холбоо мэдрэх итгэлтэй харилцаа үнэнч байдлын бэлэгдэл болж өгдөг. Дээрс нь хайр дурлал дээр цэнхэр өнгө маань болохоор 50 тогтвортой харилцаа бий болохыг илтгэдэг. Сэтгэлийн чин эдгэх амар тайван байдлыг өгөх хайр дурлалтай уучрахыг янз янзаар ингэж эдгээр холбоосуудыг бэлэгддэг байх нэ. Ер нь бол дотоод мэдрэмжтэй илүүгүн гүнзгий сүнслэг холбоотой хайр дурлал. За бас дээрс нисэнтэй айгуу тийм тогтвортой тайван харилцааг бэлэгддэг юм байна. За тэгээд өнөөдрийн сэдвээр эдгээр 3 хөзрөөс та нар маань сонгох болно. За нэг дугаар нь болохоор энэ хөзөр харагдаж байна уу? За 2 дугаар нь болохоор энэ хөзөр байх болно. Гурав дугаар нь болохоор энэ хөзөр байх нэ. За тэгээд нэг их стресст хэрэггүй хамгийн их өөрийнхөө нүдэнд туссан хөзрөөсөө сонгоод сонголтоо хийхэд болно. 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар. За надтай холбогдох хаягууд, хувийн уншлага авах бол надтай холбогдох хувийн уншлага авах хаягууд маань Facebook болон Instagram хаягууд маань гарчны доорх description box дээр линкүүд нь тавигдсан байгаа. Тэдгээр линкээр орж холбогдоорой. Би дандаа хэлдэг энийг тэггэвч зарим хүмүүс маань шууд яг энэ хэлдэг үгийг эхлэлийн сонсдгүй юм шиг байна. За тэгээд таалагдсан бол subscribe даргаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. За та бүхэндээ хэдэн секунд бодох хугацаа өгье. 2026 оны та бүхний минь хайр дурлалын төлөв байдал ямар ах вэ? За ерөөхдөө та нар маань сонголтоо хийсэн байх гэж найдаа. За болохгүй бол дараа нь ингээд бичлэгээ зогсоож жагаад сонголтоо хийж болно. За бүгдээрээ нэг дугаараас харцгаая. За тэгэхээр бүгдээрээ нэг дугаарыг сонгосон, нэгдүгээр дугаараа сонгосон хүмүүсүүд маань эхлээд 2026 оны синглчүүдийн хайр дурлалын ерхий төлөв байдал ямар байх вэ гэдгийг харъя. За би нэлээд хэдэн хөзөр тарот болон оракл хөзөр татаж гаргаж ирсэн байгаа. За эхлээд эндээс ирэх та бүхэнд хэлэх сахиусуудын мессежийг бүгдээр харна. Бас сахиусууд нь юу гэж хэлж байна, анхаарах зүйлс юу байна гэдгийг харъя. За тэгэхээр энд болохоор forgiveness өшөөх гэдэг хөзөр гарч ирсэн байна. За харагч байна. Stop focusing your хүлээж байгаарай. Нэг л харагч байна. Stop focusing your energy on past events. For life is too precious to waste. You create your reality by what you think, dream and imagine гэнэ. За энэ жоохон бүрэлцээд байна тий. За тэгтээ яг би ерөөхдөө уншаад ойлгочлаа. Ингэж л байна л да. Ингэж холоос гарах хэрэгтэй. За гол утга нь ерөөхдөө юу вэ гэхээр энэ дээр сахиусуудын мессеж нь өнгөрсөн болсон зүйлсээр сэтгэл энерги битгий
гацуулаарэ те амьдрал хитрхийн үнцэнтэй. Чи өөрийн бодол, мөрөөдөл, төсөөллөөр бодит байдлаар бүтээн шүү гэдэг зүйлийг хэлсэн байна. Тэгэхээр 2026 оны хайр дурлалтай холбооч тайлбарласан бол өнгөрснөө уучлах жил одоо юу гэхээр өмнөх харилцааны гомдол, шарах, хурам хуурал те одоо хүртэл дотроо тээж яваадах юм бол шинэ хайр ор хаалга хаалттай болно шүү гэдгийг сахиусууд нь анхааруулж байна. Тэгээ энэ мессежийг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр уучил сулж тавьж явал өөрөө дараагийн хайр дурлалын дараагийн шатанд бэлдэж ороо гэсэн утгатай. Сэтгэл дотроо нэг цэг тавихгүй бол энэ одоо дахин давтагдана гэсэн үг. 2026 онд ижил төрлийн хүнтэйгээ дахиж учрна. За тэгээ дахиад ижил өмнөх шигээ одоо асуудлууд гарч ирнэ. Ижил мэдрэмж авна. Гэх мэтлэн иймэрхүү зүйлүүд дахиж ирэх магадaltaй болохоор тодорхой хэмжээгээр хуучин амьдрал харилцаанд цэг тавьж байгаа гэж байна. Харин гээд өмнөх харилцааны шарх авсан одоо өмнө чамаа гомдоосон хүнээ те уучлах чадах юм бол чи илүү эрүүл харилцаа, илүү жинхэнэ мэдрэмж чамд өгөх хүн амьдралдаа оруулж ич чадах юм шүү гэдэг зүйлийг бол энэ дээр сахиусууд нь хэлж байна. Тэгэхээр бодолчин хайр татна гэсэн үг. Намайг хайрлахгүй, дахиад шархлах байх, би азгүй хүн ийм бодлууд ингээд байвал дахиад яг л тийм чамааг шархлуулах, хайрлахгүй байх тийм харилцаа дахиж чи амьдралдаа оруулж ирнэ шүү гэдэг сахиусууд энэ дээр ахуулж байна. Харин эсвэргээрээ те би хайрлагдах үнцэнтэй хүн. Надад эрүүл харилцаа үнэнч хайр дурлал ирнэ. Би аз жаргалыг хүлээн зөвшөөрч байна гэсэн мессежийг өөртөө эерэг бодлыг өөртөө суулгаж чадах юм бол 2026 онд хайр чамаа гэсэн үнэн хайр боддоор ирэх боломжтой юм а гэж хэлж байна. Тэгэхээр сахиусуудын далд сануулгах нь юу вэ гэхээр уучлах гэдэг нь буцааж авахын нэр биш ээ. Уучлах гэдэг нь өөрийгөө чөлөөлөх чи өнгөрсөнд биш, ирээдүйд тохирох хүнд өөрийгөө бэлэн болох хэрэгтэй гэсэн утгатай. За эдгээр мессежийг та нарт маань өгсөн байна. Тэгэхээр өнгөрсөн харилцаа, гомдол шархаа тээж явуулаарай гэж зөвлөж байна. За тэгэхээр 2026 онд сингл хүмүүсийн минь хайр дурлалын хувьд бол ер нь бол итгэл найдварын хөзрэн дээр стар хөзөр маань гарч ирж байна. За тэгэхээр 2026 бол сэтгэл дотроо одоо өөрийгөө сэтгэл зүрхээ эдгэх, ангаах жил гэж харагдаж байна. Өмнөх харилцаанаас үүдсэн гомдол, шарах дахиж итгэхгүй гэсэн бодол чин алга болж эхлэн итгэлчин аажмаар илүү ирээдүйн итгэлчин аажмаар сэргэж эхэлнэ. Яг л фүүл хөзөрч өөрийгөө шинээр тавьж явуул гэж харагдлаа. Гэтэ яг нэг энэ жилдээ шууд дөнгөж жил гарангуудаа шууд хайр дурлал ирэхгүй. Нэг хэдэн сар жоохон жилийн голоор ч юм уу ирэх магадлалтай байна. Хайр хурдан ирэхгүй. Тэгэнгүүт ч нэг ийм бодолд автах гээд байна л да. Өнгөрсөндөө гацсан мэдрэмж аваад яагаад тэнч надад тохирохгүй байна вэ те хин яагаад намайг гэдэг хайрлах маань миний амьдралч гарч ирэхгүй байна гэсэн сөрөг бодолтой дахиад байх гэдэг нь энэ дээр анхаар. Энэ бол саад дотор авчираад байгаа юм. Яг энэ жилийн нэг эхний хэдэн сар ч юм уу тийм байна. Гэхээс огт хүн гарч ирэхгүй гэсэн үг. Одоо гарч ирэхгүй гэсэн үг биш. Одоо би тайлбарлаж өгье. За тэгэхээр таны амьдрал гинтэл юм Night of Wands буюу Савааны Хүлэгбаатар гараад ирэх юм байна. За энэ танилцах хүн чинь ер нь ирч үсттэй, өөртөө итгэлтэй, зоригтой, магадгүй экстрим спортод дуртай. Машин уралдахч байд юм уу те моринох. За аялах хөдөлгөөнтэй байх юм дуртай, гал цогтой, галын ордны хүн байх магадлалтай. Гэхдээ заавал энэ дээр бүгдээрээ одоо ордоор нь заавалчгүй чухлаач холбогдол өгөх хэрэггүй. Гэхдээ ер нь бол арслан хойно номын орд байх магадлал өндөртэй гэж гарч ирж байна. За тэгээд ер нь бол нэлээд тийм юу гэх юм бэ? Жоо эротог үг хэлчих гээд л яг ч нэг юм сэтгэл татам халуухан эмхтэй эсвэл сэтгэл татам халуухан залуу та нарын амьдралд гарч ирнэ гэж харагдлаа. Тэгтээ ихэндээ харилцаач нэг л юм тогтургүй юм шиг чанд санагдах юм шиг байна л да. Санагдах юм шиг байна биш гарч ирнэ. Яг хот хоёрын дунд ерөөхдөө ингээл айгуу тийм хүчтэй харилцаа бие махбодын таталцал бий болж ирнэ. Иннээс болоод бас чи хитрхи энэ хүнээс хамааралтай эсвэл хоёр биендээ хитрхи хамааралтай болоод хоёр биенийгаа жоохон хянах гад, хардах гад, цагтах гад байх зүйлүүд бол гарч ирнэ гэж харагдаж байна л да. Тэгээд энэ хүнтэй уулзсан санаанд тусаргүй уучлал бол биш. Тодорхой хэмжээгээр хувь тавилангаар энэ хүнтэйгээ уулзнаа энэ жилдээ. Гинт огт төлөвлөөгүй байж хад 2026 онд гараад ирнэ гэж харагдаж байна. За энэ хүү хайр дурлалын юу огцом эргэлт авчирна. За тэгэхэд ер нь бол нэлээд гайгүй
гайгүй гэнэ тийм огцом хайр дурлал хоёр биенээс хамралтай гарч ирэх юм байна. За тэгээд гівчиг энэ дээр бас харж ирэхээр addiction буюу донтолт гэдэг хөзөр гарч иж байгаа хгүй ингээд өөрийгөө кодлоод дандаа ингээд бүх зүйлийг ингээд контролтгоод байдаг. Тэгээд ер нь болохоор хитрхийн энэ хүндээ донтоод ороод алдчихгүй гэсэн айдас энэ дээр бас гарч ирээд байна л да. Not enough хангалттай биш. Энэ харилцаан дээр би ерөөсө хангалттай биш юм байна гэд өөртөө айгуу тийм итгэлгүй болж ирээд өөрийгөө хорлоод сүйтгэхэд сэтгэл зүрхээний асуудлаад сүйтгэхэд байх шинжтэй байна. Дээрэс нь бас энэ залууга та нарын маань хувьд бол ер нь бол тийм бас их хүчтэй энэ залууга нэмэгтэйгээ ер нь бол хүмүүсийн сэтгэлийг татах чадвартай болгоод хардж харамснаас болоод өөрсдөө нэлээд зовох шинжтэй байна. Гэсэн хэдиж хоёрын харилцаа бол энэ жилдээ бол нэлээд нэг юм савлсан байдалтай үргэлжлэн гэж харагдлаа. За би сүүлд нь эндээс уншиж чаад сахиусуудын зөвлөгөө хэлж өгье. Энэхүү харилцаанд ерөөхдөө би л өгөөд байна гэдэг бодол байх нь байна л да. Чиний хувьд би энэ харилцаанд илүү зүрх сэтгэл цаг зовоод зарцуулж байхад энэ залуу нэг л эсвэл энэ нэмэгтэй нэг л тийм сэтгэл дутуу байна гэсэн мэдрэмжийг авах нэ. Тэгээд за хэрүү тэгээд одоогийн энэ хүн чинь хүний чинь харилцаа бас хоёрын дунд тэнцвэргүй байх шинжтэй байна. Гэхдээ энэ хүнтэй ингээд харилцаа чинь тэнцвэргүй байлаа гэхэд дуусгар боллоо гэхэд дараагийн хайр дурлал золттой энэ жилдээ багтаад гараад ир ингэж харагдаж байна. За ер нь бол нэлээд тийм амьдралыг чинь сэргээж өгөх хүн байна л да. Ер нь бол эхэлсэн өдрөө хоёр айгүй ойрхон уулзаал хамтаа цагийг маш гоё төвчлөлтөө өнгөрөөгөл тэгэл энэ хүний чинь бас одоо нүдэ унгаагч гэдэг юм уу эсрэг бүснүүд нь энэ хүн л маш их татагтаад тэгэхээр чи өөргөө голж эхлэх мэдрэмжүүдийг авах гээд байна. Тэгэхээр энэ дээр сахиусууд нь юу гэж хэлж байна вэ гэхээр ерөөсөө өөргөө голох мэдрэмж авч байрцаж болохгүй. Энэхүү харилцаан дээр яах ёстой вэ гэхээр ингээд өөрөх нь залуу to recap to romance allow your inner youthful spirit of fun to shine playfulness тийм зүгээр зугаад сэнгэлтэй бай гэж байгаа байхгүй. Зүгээр өөрхөн залуу дотоод залуу насаа мэдрэмжээ гаргаж ирээ цагийг сайхан зүгээр юм бодохгүй өнгөрөө гэж хэлж байгаа юм. Тэгэхээр нэг өгүүлбэрээр бол 2026 онд ганц бие хүний хувьд бол эдгэрэл авчрах гинтийн учрал хүчтэй тацалцал гарч ирнэ гэсэн үг ээ. За энэ харилцааны ирээдүг ерөөхдөө бол ингээд харахад бол богино хугацаанд айгүй ойртоод хамт их цагийг өнгөрүүлээд энэ хүн онцгой юм шиг мэдрэмж аавна. Гэвч дунд шатанд харилцааны дунд шатанд асуудлууд гарч эхэлнэ. Хэн илүү өгч байна вэ гэдэг одоо зүйл гарч ирнэ. Чи хэлэцгаараа тогтоож чадах юм бол те энэ хүнд харилцаа чи өсөх боломжтой. Энэ хүнээс харилцаа дуусла гэж бодоход ерөөсөж чамд алдах юм байхгүй гэж харагдаж байна. За явандад хоёрын харилцаа энэ харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх үү болох уу гэдэг том шийдвэр гарч ирнэ. Заримынхан хувьд бол энэ хүү харилцааг үргэлжлүүлэхээр шийдээд явах бол заримынхан хувьд бол салах шийдвэр гаргаж ирнэ гэж харагдаж байна. Саллаач гэсэндээ хэлээд байгаа тийм шинэ хайр дурлал гарч ирнэ. Илүү ч ямайг гэрэлтүүлэх ад шаргалтай байлгах шинэ хайр дурлал гараад ирнэ. Тэгэхээр энэ жилдээ жоохон тогтургүй юм шиг романс гарч ирсэн ч гэсэн дараагийн хүн гараад ирнэ. Дараагийн хүн гарч ирээ юу гэхээр илүү Six of Pentacles буюу чамд адилхан зүрх сэтгэл цаг зааваа энэ тэмцүүд зорцуулах тийм савлгаатай биш баланстай харилцаа гарч ирнэ. Ингэсээр чамайг илүү ойлгодог, илүү харилцааны тогтвортой байдлыг бий болгох хүн гарч ирнэ гэж гаргаж байна. Гарч ирсэн хүндээ ерөөхдөө юу хэлэх хэрэгтэй вэ гэхээр дахиад нөгөө өнгөрсөн асуудлуудад тавтаа нэг юм гал алуун романстай энэ жилдээ уучраад болцсон байхад энэ хүн гарч ирэх юм бол ерөөсөө дахиж айх хэрэггүй. Яагаад тэгэхээр энэ харж байна local someone express love гэж байгаа. За нэг хүн шинэ хүн байхгүй ингээд чамд ингээд хайраа илчилнэ, сэтгэлээ илчилнэ, чам руу чат бичин, мессеж бичин заалганаа, чамаа боддгоо хэлнэ гэж байгаа. Тэгснээр энэ new passion шин зам, шин харилцаа нэгднэ. Энэ харилцаа чи илүү тийм өсөлттэй, дэвшилттэй харилцаа байх болно гэж харагдаж байна. Тийм болохоор энэ хүндээ сэтгэл зүрхээ маш шударгаар элен талангуу нээж өгөх хэрэгтэй гэж гарч ирлээ. Энэ харилцааг зарим хувьд бол дуусгах, зарим хувьд дуусахгүй. Гэхдээ энэ харилцааг нөө заавал дуусгах биш, харин чи өөрийгөө алдах уу эсвэл өөрийгөө хадгалж сурах уу гэдгийг одоо тийм шалгах, чамааг одоо шалгах сорилттой харилцаа энэ жилдээ гарч ирнэ гэсэн үг. За чиний хувьд бол бас яарах хэрэггүй, бас бүх итгэх энэ хүнд дөнгөж харилцаанд гарч юмуд өөрхөн бүх зүрх сэтгэл цаг заваад зориулаад өөрийгөө энэ хүнийг алдчихгүй гэж бодож хитрхи их өөрийгөө зовох хэрэггүй байх нь.
хэсэг хугацаанд ажиллаад үүсгэж сахиусууд нь зөвлөж байна. Яг тэгвэл гал халуун байдаг шигэ ингээд чамд гал халуун мэдрэмж өгөх шигээд эргүүлээ бас нэг жоохон зовоох гэдэг тийм яг доктортой харилцаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ яг нэг юм хэсэг хугацаанд юм романтик харилцаатай байх хүнтэй дайрлнаа. За тэгээд би нэмэлтээр хүзэр татсан энэ дээр багтахгүй болохоор нь энэ дээр гаргаадсан ба Six of Pentacles-ыг ингээд тодорхойлсон байгаа хгүй энэ. За нэг хэсэгтэй бол яг чиний хувьд бол удаан төвчээртэй үлээгээд бас энэ хүү харилцааг болгох чи бүтээч гэж яваад байх боловч эргэлзэж эхэлнэ. Магадгүй чиний сэтгэл санаа энэ хүнтэй цаашдаа харилцаагаа өршүүлэх үгүй гэж эргэлзээс гадна дахиад бас энэ хоёр сонголтыг илэрхийлдэг хүчээр гарч ирж байгаа юм. Хоёр сонголтыг илэрхийлдэг энэ болохоор бас өөр хүн гарч ирсэн ээ. Чиний хүү харилцаанд бас цаашдаа энэ хүнтэйгээ өршүүлэх үгүй юу гэдэг шийдвэрээ эргэлзнэ гэдэг түрүүний миний ярьсан зүйлүүд давхар батлагдаж гарч ирсэн байгаа юм. За тэгээд Wheel of Fortune хүзрийг тодруулахад бол ийм хүзрүүд гарч ирсэн. Justice, Two of Pentacles, Ten of Swords. За энэ хүнтэй харилцаагаа дуусгаж болно. Дуусгалаа гэхэд ингээд энэ хүнд хитрхи донтцсон, энэ хүнээс хамааралтай юм шиг мэдрэмжүүдийг авч өөрийгөө зовоохоо болно гэж харагдаж байна. За тэгэхээр илүү чи өөрийгөө чөлөөлж өгнө. Энэ хүний чөлөөлж өгсөн амьдрал чинь бас дараагийн шинэ хайр дурлал гарч ирнэ. Энэ удаагийн гарч ирэх хүн нь болохоор илүү тэнцвэртэй, удаан хугацааны тогтвортой харилцаа өгөх хүн гарч ирнэ гэж харагдлаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг түрүү нөгөө сахиусуудын зөвлөгөө байсан шүү дээ. Ингээд одоо өнгөрснөө тавьж явуулахгүй бол дахиад нөгөө адилхан хүнтэй учирч адилхан алдаагаа давтах, адилхан проблем сэтгэлийн шанал үүсгээд байна гэдэг сахиусын сургамж энэ байхгүй юу. Тэгээд энэ жилдээ бас нэг дахиж нэг юм алдаагаа давтах, дахиад нэг өмнөшгөөж гэдэг юм буруу хүнтэй татагдах шинж бол харагдаад байна. Гэхдээ би эсэндээ сэтгэлээр бити унаа. Ингээд энэ харилцаагаа дуусах болгочих юм бол энийг талаар чамд дахиж сайн сургамж болоод хоёр дахь гарч ирэх сүүл энэ жилийн сүүлээр гарч ирж магадгүй гэж харагдаад байгаа юм. Хүн илүү зөв чамайг хайрлах хүн гарч ирнэ. За ямар хүн гарч ирэх вэ энэ дээр? Тодруулъя дахиад. Яг ч аргагүй шинэ хүн шинэ хайр дурлал гарч ирнэ. Ace of Cups гарч ирж байна. За Ace of Cups-ийг тодруулъя. За энэ харилцаа маань илүү юм тайван одоо хүлээцтэй байдлаар үргэлжлэх. Ерөөсөө одоо энэ харилцаа хитрхи гал халуун дурлалтай тийм донт хэлбэрийн байсан гэсэндээ чамайг зовоож ирсний бол эсрэгээ энэ маш тайван одоо харилцаа гэж харагдаж байна. Хин хиндээ өгөх, сэтгэлээ өгөх авах нь энэ тэнцүү урсгалаараа дүлгөөн хөөх шинжийн харилцаа байна. Дээрэс нь учир хүмчин илүү дүлгөөн төвчээртэй чамайг энэ зовоохгүй, нэг догтлууж, нэг баярлуулаад байхгүй хүн гарч ирнэ. Энэ хүнээс маш тийм дулаахан мэдрэмжийг авна. Жин хүний хавж маш тухтай нүмер нөөлхийг мэдэрнэ. За тэгээд өнгөрснөө тавиад явуулчих хэрэгтэй гэж гарч ирж байна. Энэ хүний гарч яажгаар одоо энэ хүнийг те хуучинтайгаа зуралдах уу эсвэл энэ шинэ гарсан хүнээ сонгох уу гэдэг зүйлүүдтэй гарч ирж байна. Гэвч энэ дээр Six of Swords хүзэр гарч ирсэн. Одоогийн Knight of Wands буюу Саваны одоо хүлэг баатрын харилцаагаа тавиад явуулчих юм бол амьдрал чинь илүү тайван байдал руу яах нь шилжих нь байна. Хүзрэн гачлаа. За тэгж гарч ирж байна. Тэгээ энэ хүнд итгэж найд зүрх сэтгэлээсээ ярилцаа гэдгийг зөвлөж байгаа юм. Тэгснээр энэ харилцаан дээр new path буюу шин зам нэгдэнэ. Илүү чи өөрчлөлтөнд орно гэж харагдсан. За иймэрхүү адал явдалтай зөвл 2026 он та бүхний маань нэг дугаарын синглчүүдийг хүлээж байна. Гарч ирсэн үзүр дээр болохоор Ten of Pentacles гарч ирлээ. Энэхүү үзүр юу гэлтэйдэг вэ гэхээр удаан хугацааны доктортой бат бөх хосын харилцаа, гэр бүл болох ирээдүйтэй харилцааг бас илтгэж өгдөг. Энэ сүүлд гарч ирэх хүн маань одоо юу гэхээр та нарын хувьд бол энэ жилдээ ер нь сайнта муутай хоссон жил болох гээд байгаа байхгүй юу? Синглчүүдийн маань хувьд. Гэтэ яг алдаа оноотой жил боловч сүүлд гарч ирсэн хүнээ сонгох юм бол удаан хугацааны доктортой ирээдүй бий болох хүн. Магадгүй чиний үр хүүхдийн чинь
эцэг болох, чиний хүүхдийн чинь ээж болох хүнтэйгээ чи энэ жилдээ учрах нэ. За тэгээд гэр бүлийн харилцаа үүсэх хүнтэйгээ учрах нь заримын хувьд бол гэр бүлийн харилцаа биш байлаа ч гэсэн маш удаан хугацааны тогтвортой хосын харилцааг бий болгох хүн та нартай мэн гарч ирнэ. Ялангуяа миний мэдэрснээр бол жилийн дундуур эсвэл сүүлээр байж магадгүй гэж харагдаж байна. За хугацаа бол нэг тийм айхтар чухал биш. Ийм одоо зүйлүүд бол та бүхэнд нь болж өнгөрөх нэ. Тэгэхээр дахин хэлэхэд сахиусуудын зөвлөгөө болохоор чамайг догтлуулах хүн гарч ирлээгээд яарч хамаг сэтгэл зүрхээ зориулсны хэрэггүй. Тэгхийн бол одоо энэ хүү дээвэл хүзэр болно тэ not enough хүзээс харахад бол чи сэтгэлээрээ унах зовох энэ харилцаан дээр өөрийгөө хангалтгүй гэж бодох өөрийгөө нэг юм доош нь хийсэн мэдрэмжийг өгөх гээд байгаа байхгүй юу? Би л голдох юм байна гэдэг мэдрэмжийг аван алдчихгүй гэж хардах харамлах хүнээсээ болж стресст гэх мэтсэн зүйлүүд гарч ирнэ. За тийм болохоор ингээд яар харилцаан дээр яарч бүхнийг өгөхгүй байхыг хичээгээрэй гэж сахиусууд нь зөвлөж байна. За эдгээр зөвлөл дээр анхаарал явуучих юм бол иймэрхүү стресс бас сэргийлэх боломжтой юм аа. За ингээд нэг дугаарынхны синглчүүдийн маань 2026 оны төлөв байдал ийм байна. Одоо хосын харилцааг харна. За тэгэхээр нэг дугаарынхны сонгосон хүмүүсийн маань хосын харилцаатай хүмүүсийн 2026 оны төлөв байдал ямар байх вэ гэдгийг харъя. Эхлээд хэрэг энийг үзээгүй гүйлгдсэн бол энэ дээр бас сахиусуудын одоо та нар маань энэ хүүх үзрийг сонгосон. Сахиусуудын зөвлөгөө юу гэхээр forgiveness гэж өршөөх, уучлах гэдэг үзэр гарч ирж байгаа. Тийм өөрхөн өнгөрөөд болсон зүйлүүдийн нэгэнт өнгөрсөн зүйлүүд дээр тэгээ өөрхөн одоо энерги хүчээ шавхаж стрессний хэрэггүй амьдрал бол дэндүү үн цэнтэй юмхүү зүйлд цаг хугацаагаа өрөхөд чи өөрөө чинь бодол чинь бодит байдал мөрөөдлийн чинь одоо бодит байдал болгон шүү гэсэн зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр биндээс бас мессежээс нь харахад бол ингээд одоогийн хосын харилцаатай хүмүүсийн маань өнгөрсөн хугацаанд магадгүй өмнөх жил 2025 онд хэдэн сарын өмнө ч юм уу асуудлууд нэлээд гарсан гэж харагдаж байна. За одоо эсвэл заримынхаа хувьд саяхан болж байгаа үйл явдалч байж болно. За тэгэхээр бихнээс нь тайлбарлаад өгье. Ер нь сахиусуудын зөвлөгөө, Oracle карт болон тэр хүний чамааг их одоогийн ярих гэж байгаа чиний хосыг те хосын чинь чамааг их бодол мэдрэмжийг бас энэ дээр гаргаж ирсэн байна. За тэрийн 6 онд харилцаанд гэрэл гарна гэж харагдаж байна л да. Өмнөх шарах гомдол аажмаар эдгэрч болохгүй юм шиг санагдаж байсан харин зүйл чинь боломжтой мэдрэмж төрн гэж харагдаж байна. За хин нэг нь хоёр талын айл нэг нь одоо ялангуяа эсвэл нэг бол чи эсвэл тэр нь бол алдаа хийсэн хүн гэж бодож байна. Одоо чамаа гомдоосон эсвэл ер нь бол нэг харилцаан дээр алдаа гаргасан хүн нь энэ одоо сэтгэл зүрхнээсээ засрах харилцаагаа засах өөрийгөө ойлгох тийм шатан дээр яваа харагдаж байна. Харилцаа тодорхой шатанд орно. За албан ёсны болоогүй байсан харилцаа албан ёсных болно. Эдрээтэй одоо нэг салах нийлэлтэй тусах харилцаа ялангуяа өөр хүүхдүүдтэй хүмүүс мань байгаа бол 26 онд гэр бүлийн харилцаа өөр хүүхдүүдэд ботоод илүү одоо харилцаагаа авч үзэх шийдвэрт гаргах гэж харагдаж байна. За заримын хувьд албан ёсны доктортой харилцаа л орно. Заримын хувьд бол хэрэв үнэхээр одоо өөрөө чинь баримталтай үн цэнтэй зүйл зөрчигдөх юм бол салах шийдвэр бас зарим хэсэг хувь нь хүрч магадгүй. Хэсэгхэн хувь нь нэг их биш. Би яагаад ингэж олон талаас нь ярьж байна вэ гэхээр яагаад гэвэл нэгдүгээр бүлийг бас олон хүн сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр янз янзаар бүгдэнд нь тохируулж детальчилж хэлхийг хичээж байна. За харилцаагаа одоогийн байдлаар эргэлзээ цаашдаа өршүүлэх үгүй юу гэд эргэлзээд байгаа өнгөрсөн гомдлынхаа шархал нь анаагүй хүмүүс манд байгаа бол ерөөхдөө энэ худаада хостой найз охин найз залуудаа их нэртэй нөхөртөө боломж өгөөд үлдэх юм бол гэр бүлийн хамтын амьдрал бат бөх болно. За хоёрын ялангуяа санхүүгийн тогтвортой байдал бас сайжирна гэж харагдаж байна. Зүгээр хайр биш урт хугацааны амьдралын төлөвлөгөөг энэ жилдээ таад маань би болох нэ. Одоогийн хамгийн том саад болон айдас бол чиний би чадахгүй би гацчихсан гэсэн бодол энэ харилцаан дээр бол харагдаад байна. Бодит саад гаднаас ирж байгаа саад нүглөө гэхээсээ илүү та нарын маань дотоод айдас сөрөг бодолчин харилцааг бас уршуулахгүй байх шинжтэй байна. За тодорхой хэмжээгээр далд нуугдаж байсан үнэн ил болно. Магадгүй хин нэгний одоо нууц одоо ил гарна сахиус чамаа зүүн сайндаа итгэ гэж
хэлж байна. За өмнө нь мэдээгүй байсан бол энэ жил юу ил гарах вэ гэхээр ер нь бол чи хосынхаа хамтрагчийнхаа өнгөрсөн үед ч юм уу те эсвэл саяхан чамд үнэнч бус нэг байсан гэдэг зүйлийг би бол чи олж мэднэ. За энэ дээр харж байгаа хгүй ерөөхдөө бол snack гэдэг хүзрээс харахад бол competition enemy чамтай өрсөлдөж бүү дайсан гэж аахгүй look over your shoulder the other woman чиний мөрийг давуулж өөр эмэгтэй хүн гарсан. За хүүсийн ялгаа байхгүй те хэрвээ ирчүүд маань үзэж байгаа бол энийг нөгөө хосыг чинь үзэж ингээ бовдоод явчаарай. За эмэгтэйчүүд маань бол тэгээд яг нөгөө эрэгтэйг ойлгож байна шүү дээ те. Ер нь бол ийм өрхөө байсан өнгөрсөнд чамааг арга тавьсан ч гэдэг юм уу иймэрхүү зүйл чинь ил болно гэж харагдаж байна. Үүний улмаас энэ харилцаагаа заримын хувьд те өршлөх үгүй юу гэдэг шийдвэр дээр хүрэх юм байна. За ер нь бол голоос өөр хүүхдтэй хүмүүсийн хувьд бол хэцүү байсан гэсэн харилцаандаа боломж өгнө. Өөр хүүхдгүй эсвэл эдгээр удаан олон жил болоогүй хүмүүсийн хувьд бол шудраг бас өөрийнх нь тийм зарчимд нийцэхгүй болохоор буцаад ганц бий болох тийм шийдэлд хүрчтэй байна. Гэхдээ энэ дээр яах хэрэггүй сахиусууд юу гэж байна гэхээр give your relationship a chance гэж байгаа байхгүй юу ингээд. Харилцаандаа боломж өгөөд үзээрэй. Тэхий work on your partnership тэгээд хосын харилцаанд анхаарал үзээрэй гэдэг хүзэр гарч ирж байгаа юм. За тэгээд ингээд өөрийнхөө романтик мэдрэмжтэй ингээд чиний бодож байгаа мэдрэмж чинь үнэхээр үнэн. Тийм болохоор энийг сайн судлаарай гэдэг зүйл гарч ирж байна. Хэдий асуудалтай байгаа ч гэсэндээ сахиусны өнгөрөөд бурхан та хоёрын одоо хосын хайрын амьдрал чинь тодорхой хэмжээр анхаарал тавьж ажиллаж байна гэж гарч ирлээ. За өнгөрсөн чамаа гомдоосон иймэрхүү нууц зүйл нь ил болсон бол ерөөхдөө энэ хүний одоогийн байгаа бодлыг харахаар энэ болсон зүйлийг маш харамсаж байна. Өөр чамд хэлхийг хүсэж байгаа үг болохоор би ингээд амьдралдаа хамгийн сайхан зүйлээ өөрөө дандаа балалж явах юм гэдэг юм маш их харамсал байна. За тухайн үед яагаад ийм зүйл хийх болсон бэ гэхээр энэ хүний хувьд бол ерөөсөө эго бардам зангасан болсон. Яг хуу хоёр уулзаж учраад хэсэг хугацаа өнгөрсөн ямар ч харилцаатай хүн байж болно те. Эхнэр нөхөр эсвэл найз охин залуу харилцаатай хүмүүс маань байхад жоохон үл ойлголцол гараад ойлгомжгүй таарамжгүй байсан. Зарим нэг зүйл нь ингээд таалагдахгүй байсан болохоор бардам сандаа хөтлөгдөд. За ер нь би өөр хүнтэй уулзсан чи яадаг намайг одоо те гих зөндөө эмхтэйчүүд байдаг. Эсвэл намайг гих зөндөө эрчүүд байдаг ч гэдэг юм уу. Ийм бардам зангаас болоод ийм буруу үйлдэл хийсэн байна. Одоо тэрэнд маш их харамсаж байгаа харагдаж байна. За тэгээ энэ хүн чиний хосын чинь чамд хэлэх үг юу вэ гэхээр commitment буюу амлалт. I want you to be a part of my future. Би чамайг өөрийнхөө амьдралынхаа нэг хэсэг байлгахыг хүсэж байна. Тэ ингээд заримын хувьд бол hierophant буюу энэ харилцаа аль биесных болно гэсэн. За тэр нь юу гэхээр дүнгийн уулзч эхэлжсэн бол аль биесны найз охин залуугийн харилцаатай болох. Эсвэл найз охин залуугийн харилцаатай байсан бол эхнэр нөхөр болох. Харилцаа дараагийн шат руу аль биесны амлалттай ахих бас сайхан зүйл 26 он тохиох нэ. Тэгэхээр заримын хувьд бол хайх хөстой боломж өгөөд үүсэх нь зарим нь бол нэг энэ бол хэсэгхэн говь нь ер нь бол ганц бий байх шийдвэр гаргана гэж харагдаад байгаа юм. За зөв шийдвэр гаргах юм бол чиний сэтгэл зүйн хувьд илүү тайвширлыг чи бол 26 онд олж авна. Тэгэхээр хайр дурлалыг одоо гуйх биш сонгох хэрэгтэй гэдэг зүйлийг бол энд хэлж байна. Өөрийнхөө үнцнийг 2026 онд алдахгүй байх хэрэгтэй. Хайрын төлөө өөрийгөө хэтэрхий их золиослохгүй илүү өөрийнхөө үнцнийг мэдрэх, өөрийнхөө бие даасан байдал, ажил, карьер, хичээл сурлагадаа ч юм уу, гоо үзмжиндээ ч гэдэг юм анхаарах хэрэгтэй бас энэ дээр сахиусууд сануулж байна. Чимээгүй тэсэх хэрэггүй 26 онд. Үнэхээр ямар нэгэн зүйл одоо миний хэлсэнтэй таараа заримийнх нь өнгөрсөн саруудад юм уу саяхан иймэрхүү ингээд араар тавил шудраг бус харилцаа гарсан бол би энэ хосоо чинь хэлж байгаа үгийг хэлсэнтэй ингээд маш их харамсаж байна. Тухайн үед өөрхөн бардам зангаасаа болж буруу үйлдэл хийж амьдрал чамаг маш их ингээд гомдосноо мэдэж эндээ харамсаж байгаа чамаас үнэхээр салахыг хүсэхгүй байна. Сахиусууч гэсэн энэ дээр боломж өгөөд үзээрэй гэж зөвлөж байна. Тэгээд ер нь бол энэ дээр бол харахад бол нэг удаадаа боломж өгөөд эрсэл аваад үзүүлэх яадаг юм бэ гэдэг зүйлийг энэ дээр хэлж байгаа байхгүй. Тэгэх юм бол ерөөхдөө high priest бас энэ хүзрийг бас хэлж болно. Нуугдсан үнэн ил болно. Чамд яагаад ингэх шалтгаанаа хэлнэ. Эсвэл өнгөрсөн хоёрын харилцаанд л ойлгомжгүй яагаад юм хүндих хүтэн байсан бол чи тэр шалтгааныг нь олж мэдэх болно. Чамд үнэ хэлэх болно. Эсвэл хоёр ярилцаж харилцааныхаа одоо асуудлуудыг шийднэ гэж харагдлаа. За ер нь ингэснээр яг уу гэхээр өнгөрсөнд бол чиний хувьд бол ингээд харилцаанд нэг л хангалтгүй санагдаад би л буруу зүйл хийгээд байгаа юм болоо. Эсвэл энэ хүн маань надад хангалттай хайрыг өгч чадахгүй байх гэсэн гомдол
Тэ бас энэ хүн алдчих гэсэн айдас тээж явсан зөөлөвч чинь дуусгар болно. Саадыг даван гарна. Ер нь бол илүү харилцаа чинь шин шат руу орж эвлэрэн гэж гаргаж байна. За өнгөрсөн саруудад тэ өмнөх жилүүдэд ийм 3 дахь читгатаас болоод харилцаан дээр асуудалтай байсан хүмүүс маань 26 онд энэхүү харилцаагаа даван туулж чаднаа. Хэрвээ нэг төр хугацааны завсарлагтай салцсан ч юм уу байсан бол хосчин чамаас уушлах угаад ирнэ. Үнэхээр ойлгож ухаарсан байх юм байна. За заримынхаа хувьд бол боломжгүй, заримынхын хувьд нь бол үгүй гэж хэлсэн тэ. Тийм болохоор стар хүзэр өнгөрснийх одоо шарх хэмжээ идэгрэлт бас ирж байгаа харагдаж байна. За боломж өгөөд үзвэл юу болохыг хэлсэндээ илүү харилцаа чинь доктортой бат бөх болно. Гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс бол харилцаа доктортойгоос гадна санхүүгийн бас чадамж бол дээшлэх нь байна. Хосын харилцаатай хүмүүс илүү дараагийн шат руу орох гэх мэтлэн зүйлүүд гарч ирнэ гэж харагдаж байна да. За ер нь тэгээд өмнөх хэцүү байсан асуудлууд 26 онд ерөөхдөө дуусгар болох нэ гэж харагдаж байна. За өөр миний мэдэрснээр бол за ер нь тэгээд одоогийн байдлаар тэгээд хосын харилцаатай явж байгаа хүмүүс маань бол 26 онд илүү хурим найр хийх бүгд солиодох энэ дэр commitment хүзэр гарч ирж байгаа. Болох дараагийн шатанд орох дээрэс нь үр хүүхдтэй болох баяртай сайн мэдээ дуулна гэж харагдаж байна. Заримын хувьд бол хүүхдтэй болохоор төвлөрж исэн бол үр хүүхдтэй болсноор чиний бодож байсан хүссэн зүйлүүд чинь биелэх нь байна. Энэ нэг одоо харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх үү байх уу гэсэн айдас бол өртөл төр зурх. Энд бүгдээрээ явандаа алах бол яагаад тэгэхээр бас энэ дээр бол үнэхээр ингээд би угаасаа чиний бодож байгаа хүний чинь мэдрэмжийг харахад бол яах чаргагүй маш их харамсан сэтгэл байгааз сахиусын зөвлөгөөчсөн дээр харахад боломж өгөөд үзвэл яах нь эдгээр сайхан зүйлүүд амьдрал чинь тохиолдно гэж харагдаж байна. За тий ийм байна да. За арай жоохон хурдан болоод өнгөрсөн синглчүүдийн хажууд бол за үн цэнэ бити алдаарэ, хитрхи сөрөг бодол бити автаарэ гэдэг бол сахиусууд нь зөвлөж байна. Үүнийг бол хэлсэнтэй. Илүү чи бас зөөрхөн зүн сайн мэдрэмжээрээ 2026 онд хандаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд боломж олгоод үзэх юм бол үнэн ил болно. Тэр нэг өмнөх байсан асуудал дараа тавилт ч юм уу эсвэл нэг өөр хүнтэй орооцолсон. Окей. Тэр бол ерөөхдөө бол дуусах болчихно. Одоо зарим хүмүүс бол ойлголцоод дуусах болцсон ч байж магадгүй. Хүн хүнээс шалтгаалгаад өөр байгаа гэж харагдаж байна. За 2026 оны хайр дурлалын төлөө иймэрхүү болох нэ. За тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. За 2 дугаарынхын минь тараад уншлагатай тавтай морил та нар маань энэхүү хөзрийг сонгосон байгаа. За нэг харагч юм те. За эхлээд сахиусын мессеж зөвлөгөөг бүгдээрээ харъя. За тэгэхээр give thanks for the blessing of love soon to come your way. Know that you are deserved to be and have all that your heart truly desires. За энэ дээр болохоор give thanks for the blessing of love soon to come to your way. Okay. Ирж бүү хайрын ажлуудын төлөө талархаарай гэдэг зүйлийг хэлж байна. Чи зүрх сэтгэлийнхаа гүнд хүсдэг байсан, үнэнгээсээ хүсдэг байсан бүхнийг хүртэх хэрэгтэй. You know that you deserve to be and have all that you okay. За ер нь бол ингэж орчуулагч юм л да. Тэгэхээр хайр дурлалын боломж чамд ойртож ин гэсэн үг. Энэ жил хайр өөрөө чам руу алхаж ирэх энерги маш их давмгаална. Гэхдээ хүлээх бус итгэх найдах нь бас чухал юм аа. Өөрийгөө нээх хэрэгтэй, би хайр дурлалд бэлэн боллоо гэдгийг зүрх сэтгэлээсээ нээх хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж. За дээрс нь бас өөрийгөө үн цэнтэй гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхөө хизээч доогуур унж бодож болохгүй нэ. Би одоо юу юм бэ гэхээр би хайр дурлалт одоо дараагийн алхамд би бэлэн үү, би энэ цохих хүмүүн үү, одоо би яах ёстой вэ гэдэг эргэлзээг орхих ёстой. Тэгээд чи хайр халамж одоо үнж харилцаанд бүрэн зохицож чадах тийм зохистой хүмүүн гэдэг зүйлийг бол хэлж байна. Яг хайр дурлал би арай л бэлэн бус бай тийм болов уу гэж бодож байгаа хүмүүсээс энэ дээр гарч ирж л байна л да. Зүгээрээ цаг нь болцсон гэж хэлж байгаа юм.
За өөрийн чинь хувьд бол дотооддоо бэлтгэл хийх хэрэгтэй гэж харж байна. Дотроо хайр хийсэн мэт талархаж өөрийнхөө айцаа сулгах тусан бодит амьдрал дээр харилцаа чинь хайр дурлалын харилцаа чинь хурдан ирнэ гэж харагдаж байна. Магадгүй өмнөх сэтгэлийн шарах гомдолд итгэл найдварчийн дутуу байгаа нь 2026 онд илүү хаагдаж, илүү тийм боловсрсан болно. Илүү чи өөрөө хайр дурлалд бэлэн дулаан хайр дурлалын энэ дэр чамд ирнэ гэж харагдлаа. Тэгэхээр би хайр өртөх хэрэгтэй гэдгийг өөртөө өдөр бүр сануулах хэрэгтэй. I deserve love гэж энэ бол manifestation. За тэгээд хайрыг гэдэг ер нь бол чам дээр ирэх шинэ хайр дурлалыг айдсаар биш итгэл найдвараар өгтөж аваарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Өөрийгөө тэгтээ яг өөрийгөө хайрлах тусам чамд ирэх хайр илүү чанартай болно гэж харагдаж байна да. За тэгэхээр энэ уншлага бол синглчүүд маань зориулсан. Синглчүүдийн маань 2026 оны хайр дурлалын төлөв байдал ямар байх вэ? Ямар зүйлүүд болж өнгөрөх вэ гэдгийг харцгаая. За ерөөдөө бол хамгийн эхлээд бол миний нүдэнд тусч байгаа хүзэр бол хамгийн ихнээс Empress хүзэр. За Empress хүзэр нь юу илтгэдэг вэ гэхээр бас эмгтэй энергийг илтгэдэг хүзэр байгаа. Гэхдээ энийг бол хэрв чи эрэгтэй хүн үзэж байгаа бол өөрийнхөө эрэгтэй энергээ бас сайжруулах ёстой гэдэг зүйл хэлж байгаа шүү. Эмгтэйчүүд минь үзэж байгаа бол эмгтэй энергийн дээр анхаарах, эмгтэй энергээ сайжруулах хэрэгтэй. Энергээ цэгцлэх хэрэгтэй. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ жил та бүхний маань хайр татах соронзон мэт энерги чинь чамд маш хүчтэй гарч ирнэ. Бусдын одоо сонирхлыг татна, хайр дурлалыг өөртөө соронзон мэт татах нэ. Хин нэгэн таалддаг гэж биш те. Өөрийнхөө байснараа өөрийнхөө байгаагаараа л байх юм бол чи илүү бусдыг сэтгэлийг татна. Ямар нэгэн дүрсэхгүй. Энэ жил ер нь бол би бол хангалттай хүн өөрийгөө гэж бодохтой өөрийгөө голж гойчлохгүй байх хэрэгтэй байна. Тэгээд одоо юу харагдаж байна гэхээр judgment хөдрөөс харахад бол өнгөрсөн харилцааны кармын хичээл чи хаагдсан. Өнгөрсөн харилцаандаар авсан одоо карма хаагдсан. Чамдаас тодорхой хэмжээр хичээл сургамж болсон зүйлүүдийг чи ухаарсан. Бэлэн болсон гэж харагдаж байна. Чамд бол тавиад ихлэх боломж гарч ирнэ. Гинт төлөвлөөгүй байхад чи хин нэгтэй уулзъя, болзъя гэж төлөвлөөгүй байхад гинтийн харилцаа бий болно. Чиний сэтгэлийн хуучин шарах 2026 онд эдгсэн байна. Цоошин хайр дурлалын эхлэл хэрнэ. За тэгэхээр ямар хүнтэй танилцах вэ гэхээр маш тийм оюунлаг яриач, яриах хүрээстэй, сониуч зантай хүмүүсийг маш татах хүчтэй чадвартай, тийм соромзон байд. Ер нь бол анханасаа тийм хүчтэй, тийм хүсэл тэмүүлэл өндөртэй хүний хараад л чи мэдхээр тийм хүнтэй танилцсан гэж харагдаж байна. Гэхдээ анхаарах зүйл нь юу вэ гэхээр энэ хүн чамайг хитрхи донтуулж магадгүй. Яг л энэ дээр дэвэл хүзэр гарч ирсэн. Ер нь юу юм бэ гэхээр эхлээд яг хоёр харилцааны нарийн шоглоом тоглоом шиг санагдана л да. Энэ харилцаанд ухаан жолоогоо алдахгүй байж өөрийгөө хил хязгаараа барих хэрэгтэй гэдгийг бол сахиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр харилцаа тэнцвэртэй байвал энэ харилцаа ч удаан явагдана. Нэг талтаа гарвал эсвэл одоо юу юм бэ гэхээр энэ болохоор юм байхгүй юу? Хаанаа one-sided relationship гэдэг үзэр гарч ирээд байгаа юм. Харилцаа нэг нь л өгөөд байх юм бол энэ нэг нь л илүү хичээл зүтгэл гаргаа нөгөөх нь гарахгүй бол зам салах шинжтэй. Таашдаа хоёрын ирээдүй бол гадагшаа цугтаа явах, амьдрахаар явах, цугтаа ажиллаж амьдрахаар явах, магадгүй цугтаа ярилцаж суралцахаар явах тийм ирээдүй бий болно. За тэгэхээр хайр дурлал дээр амжилттай байвал өөрийгөө хайрлахаас эхлэх шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэнцвэр, ухамсар хэрэгтэй. Хүчтэй татагдцал байгаа ч гэсэндээ хитрхи энэ дээр нэг талтай харилцаа гэдэг байхгүй юу? Жоо нарциссик байх гэдэг чинь энэ хүнийгээ хитрхи ингээд онцсон, энэ хүнийгээ тийм өмчилсөн, илүү барьж базаад controlling obsession гэж зөвөр гарч иж байгаа байхгүй. Хитрхи энэ хүнийг өөрийгөө бариад өөрөөрөө байлах гад контролдох гээд хитрхи өмчлөх гээд байгаа тийм айгүй тийм нарциссик үзэл гаргаад байх юм бол яах нь вэ? Энэ харилцаа чинь илүү зөв шархалт энэ харилцаан дээр илүү шарх авна. Харилцаасан шархалтаа дуусах шинжтэй байна. Яагаад гэхээр энэ дээр болохоор саботаж юу? Энэ дээр болохоор хоёр утгатай байхгүй юу? Нэг бол эвдлэн сүйтгэн эсвэл эргэж босно гэдэг хүзэр гарч ирж байна. Тэгэхээр чиний сонголтоос хамаарна. Энэ харилцаа цаашаа гүн бат бүх явах уугүй юу гэдэг нь чиний ямар үйлдэл хийх вэ гэдгээс шалтгаална.
Тэгэхээр энэ харилцаан дээр хитрхийн хүнээ барьсан, контролцсон, хартсан, хитрхийн нарциссик үзэл гаргаад байх юм бол харилцаа сүрнэ. Тэнцвэртэй ухаалгаар авч явах юм бол яах нь engagement гэдэг хөзөр гарч чинь энэ хүнтэй хурим хийх, сүв тавих, удаан хугацааны албан ёсны харилцаатай болох чанд боломжууд гарч ийн. Цаашдаа хоёр гадагшаа явахаар, төлөвлөх бүр гадагшаа явах, сурахаар, ажиллахаар, амьдрахаар явахтай эсвэл өөр тийшээ нүүх. Заавал гадаад гэхгүй орон нутгаар руу нүүж амьдрал одоо зохиох орч байд юм уу те. Тийм боломжууд гарч ирэх юм байна. Тэгэхээр юу н харилцаа гинт айгүй хурдан эхэлнэ энэ жилдээ хүчтэй таталцал догтлол ихтэй байна. Эхэндээ чи өөрөө ч энэ харилцаа жинхэнэ үү гэсэн эргэлзээ төрнөө. Ухаан сэтгэлийн тэнцвэр маш чухал гэж харагдаж байна. Ингэжиж энэ харилцаач маш гүнзгий болно. За энэ дээр болохоор чи болохоор attraction буюу таталцахтай одоо гэж чи ингээд маш гоё романтик хайр дурлал татагдаж цагийг маш сайхан аз жаргалтай хөвчлөлтөд өнгөрөх болно. Гагцхүү ингээд зүрх сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. Дээрэс нь stay optimistic about your love life буюу хайр дурлал дээр илүү эерэг бодолтой байгаарай. Эерэг зүйл бодох нь илүү хайр дурлал чинь итгэл болон романтик байдлыг авчирна гэж захиусууд нийлж байна. Тэгэхээр та нарын энэ дээр анхаарах зүйл нь тийм ээ нарциссик байх хэрэггүй. Дэвлэх үзээрээс харах юм бол за энийг ингээ хаачих гол ер нь бол ингэж хитрхийн энэ хүнийг хардаж барьж базаадах юм бол харилцаа нурах магадлалтай. За тэгэхээр ийм хүн гарч харилцаан дээр гарч ирж романтик харилцаа үүсгэхэнтэй синглчүүдийн минь хувьд бол тэгэхээр чи өөрхөн тэнцвэрийг бариад өөрхөн зан аашин дээр анхаарч чадах юм бол ирээдүйд чинь хамтдаа маш сайхан жаргалтай эхлэх болно. Тэр юу бах вэ? Та нарын минь сонголт л энэ одоо энэхүү ирээдүйг шийдвэрлэх нэ. Тийм болохоор энэ дээр бас тэр үнэхээр бүр адислагдсан blessing of love soon to come your way. Үнэхээр ингээд сахиусаас дэлхийн ертөнцөөс чамд ажилласан тийм зориулсан хайр ирсэн байна. Энийг тогтоож авах хэрэгтэй. Илүү эмгтээлийн энерги дээр анхаарах хэрэгтэй. Өгөө аваа тэнцүү байж энэ харилцаа цаашдаа үргэлжлэнэ. За ийм зүйл гарч ирж байна да нэг дугаархын хувьд бол. Тэгэхээр сонголтоос хамаарч ирээдүй шийдэх нь байна. Энд дээр нөгөө addiction гэж өдөр гарч ирээд нэг юм айгүй тийм донтдог штэ гарч чадахгүй. Тэр нэг хүнээ ингээд бариад ингээд өмчлөөд хитрхийг ингээд барьж бацах гад байдаг. Энэ харилцаа ч л ерөөсөө харилцаан дээр маш шарах авчрах магадлалтай. Тэгэхээр энэ дээр анхаарч юм бол утгагүй гараад ирнэ. За энэ хүн гинт гарч ирнэ. За биений мэдрэснэр бол ер нь бол ийш тийшээ чи бас явахтаа талцж магадгүй юм байна. Жишээ нь хөдөө орон нутаг руу засахаа ар салхинд гарахтаа, аялахаар явахтаа, зугаалахаар явахтаа зуны үйлрэл бас байх магадлалтай гэж харагдаж байна. Ер нь бол нэг жоох ийш тийшээ аялах юм уу, ажлын шуумар ч юм уу, холын замд явахдаа бас энэ хүнтэйгээ танилцах магадлал өндөртэй. Эсвэл интернетээр. За одоогийн бидний мэдгээр Facebook, Instagram, сошиалаар танилцах магадлал өндөртэй гэж харагдаж байна. За ийм хоёр хамгийн боломжит хувилбар байна. Энэ жилдээ бол чи ерөөхдөө бас өнгөрсний одоо хамаг бүх зүйлээ тавьж явуулсан байж дараагийн хүн чинь гарч ирнэ. Ерөөхдөө та нарын өнгөрсөн төрөлсөнтэй нэг кармик сурамж чинь дууссан, илүү шинэ харилцаанд бэлэн болсон, өөрийгөө илүү шинээр нээсэн үед чинь гарч ирнэ гэж харагдлаа. Ер нь бол хугацааг бол би энэ хугацааг хараадах юм. 100 байх магадлалтай. Эсвэл намар гэж бодож байна. Стар. За 100 эсвэл намар. Би энэ ер нь энэ хүзрийг ингэж харуулахгүй бол сүүлд энэ хүзрийг дэндүү гаргаж чаад бүхэл бүтэн 2 цаг гарангийн контентын маань устгацсан шүү дээ. Тийм болохоор sorry энийг ингээд энэ хүзрийг доош нь харуулчих за. За иймэрхүү зүйлүүд бол нэг дугаарынхын хоёр дугаарынхан дээр минь гарч ирж байна да. За тэгэхээр ийм зүйл амьдрал чинь бий болох нь байна. Харах зүйлсийг хэлсэн. За таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. За одоо хоёр дугаархны хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын төлөв байдлыг харцгаая. За тэгэхээр 2 дугаарынхны маань хосын харилцаатай хүмүүсийн 26 оны хайр дурлалын ерхий төлөв байдал ямар ах вэ?
За ер нь бол шулуух болоход бол жоохон хүндхэн сэдвүүдээ хүндхэн байна. Ер нь бол хэлэхэд бол энд бол маш их сэтгэл шаналлан зүрхцсэн араа тавилтыг та нар манд үтсэн байна, туулсан байна. Хэрэг миний энд ярьж байгаатай одоо анхнаасаа ингэж ярьж эхлэхэд тийм зүйл болоогүй бол нийцгүй байгаа бол магадгүй та чи сонголтоо буруу хийсэн баг. Энэ дээр бол ерөөсө бүх мессежүүд бүгд илэрхий гарч ирж байна. Stabbed in the back. Ар нуруулах хутгасан. Heartbreak, pain, separation, deception, shocking attack. Зүрх зүсэм явдал, өвдөлт, салалт, хуурам мэхлэлт, шоконд ормоор үйл явдал гэдэг зүйл маш тодорхой гарч ирсэн. За тэгэхээр би эхнээс нь ахуулаад детальчил та бүхэндээ хэлж өгье. Төвчээр таагаарай. За тэгэхээр 2026 он бол Wheel of Fortune гэдэг хөтөлбөр бараг ерхий энерги эргэлтийн жил болно. Харилцаанд гинтийн өөрчлөлт, хувь заяаны хүчтэй нөлөө орж ирнэ. Сайн тийш эргэх боломж их. Гэхдээ бүх зүйл өөрөө чинь гарт биш. Өөрөө ч бас үйлдэлтийн ямар үйлдэл хийх вэ гэдгээс бас шалтгаалж сайн зүйл рүү ирэх үр дүн гарах боломжтой. Тэ жоохон ингэж тийм үү? За тэгээд хосуудын ирээдүйн төлөвлөгөө чиглэлээ сонгох хэрэгтэй болно. Энэ харилцаагаа өөрчлөх үү, хамтдаа цааш явах уу, эсвэл тус тусынхаа замыг сонгох уу гэдэг ер нь сонголтын дээр хүрч ирнэ. Харилцаанд одоо айгүй тийм хурцтай үйл явдал өрнөн 2026 онд. Гинтийн уулзал магадгүй нүүж нэг тийшээ цуг амьдрах яриа эхлүүлнэ. За тэгтээ хоёрын харилцаанд төөрөгдөл эргэлзээ гарч ирнэ. Сонголт байна. За тэгээ юу болсон бэ өнгөрсөд гэхээр одоо ч болж болно, эсвэл өнгөрсөн жилд саяхан ч юм уу хэдхэн хоногийн ч өмнө байж болно. Хоёрын харилцаанд 3 дахь этгээд нөлөөсөн. За хоёрыг цугтай байхаас те харилцаанд асуудал үүсгэхэд 3 дахь этгээд нөлөөлсөн. Энэ харилцаанд зөвхөн чамааг гэмтээгээгүй гомдоогүй. Та хоёрын ихэнх энэ сэтгэл зүг шахахыг эвдсэн. Сэтгэлээс шахлуулсан байна. За чамааг бодож байгаа одоо чиний одоо хосчин, хамтрагчин, найз залуу, нөхөрчин, эхнэр чин, найз охин чин хамаагүй. Энэ хүний чамааг их бодол мэдрэмж нь энэ дээр гарч ирж байгаа. Би Oracle картаар гаргаж ирсэн байгаа. Өөрийнхөө чамааг их сэтгэлээ илүү сайн илэрхийлдэг байжээ гэдэг харамсал, guilty, буруутай. За би ингээд чамд одоо ингээд маш их ингээд одоо гэмтэл сэтгэл зүйн шарах учруулсандаа би ч гэсэн өөрөө шаналж байна, би ч гэсэн өөрийнхөө буруугаа мэдэрч байна гэсэн зүйл бол гарч иж чинь чамааг араар тавьсан, өөр эмэгтэй хүн сонгосон, өөр эрэгтэй хүнтэй уулзсан. Тэгтээ эндээ одоо гэмшиж чинь гэдэг тийм одоо бодол мэдрэмж нь гарч ирж байна л да. Ер нь бол харилцааныг одоо нэг хэсэг эргэлзээтэй байх шинжтэй 26 онд. За заримийнх нь бол энэ 25 онд болсон үйл явдал байж болно шүү. За 26 онд бол энэ чиний хувьд энэ хоёрын хосын харилцаагаа хамгаалах гадны ялангуяа энэ 3 дахь этгээдтэй те ингээд чиний нөхөрлөө, эхнэрлөө ч юм уу санахад байгаа хүнтэй юм уу те ингээд одоо тэмцэх хичээл гэж харагдаж байна. Хоёрын хувьд бол магадгүй энэ бол те заримынхаа хувьд сайхан, заримынхаа хувьд өнгөрсөн жил болоод өнгөрсөн гэсэн шүү дээ. Энэ асуудал чинь дахин сөхөгдөнэ. Заримынхын хувьд бол энэ араар тавьсан өөр хүнтэй холбоотой байсан асуудал дахин сөхөгдөнө. Эсвэл чиний гомдол арилахгүй болохоор дахид сөхөж ярих ч юм уу. Нэг ийм зүйл гарч ирнэ гэж харагдаж байна. Хүн хүний нөгөө байдлаасаа өөр шүү дээ те. За та хоёр ингээд энэ харилцаагаа хамтаа зүтгээд ингээд хоёр биендээ итгэж найдаад бууж өгөхгүй бол харилцаа чинь ялалтан дээр тогтноо. Харилцаа чинь ил тод болно. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөгдөн. За жишээ нь юу гэхээр яг ингээд албан ёсны эхнэр нөхрийн харилцаатай ч юм уу эсвэл албан ёсны найз охин залуугийн харилцаатай болоогүй бол цухтаа ингээд хоёр биентэйгээ хамтаа зүтгэх юм бол бусад хүлээн зөвшөөрөгдөн. Харилцаа чинь дараагийн шатанд дахин магадгүй хурим найр хийх эсвэл нэг шат илүү актив ч юм уу ийм зүйл бол гарна гэж харагдлаа. Энэ харилцаанд хин нэг нь уйдсан сэтгэл дундуур байна. Нэг бол чи, нэг бол нөгөө чинь. Нөгөө хүн чинь.
Би биенийхээ сэтгэлийг үл томсохгүй илэн талангуй ярилцах нь маш чухал шүү гэж сахиусуудын зөвлөгөө хэлж байна. За тэгэхээр 2026 онд одоогийн хостойгоо шийдвэр гаргах жил болох нэ. Нийлэхгүй салах үг гэдэг нь. Маш их сорилттой жил болох нь. Гэхдээ энэ ахиц байна. Сална гэсэн үг биш. За тэгэхээр юу гэхээр Wheel of Fortune хүзрэн дээр гарч ирснээр хувь заяаны холбоо тасархад амаргүй байдгийг илтгэж байгаа юм. Хувь заяаны холбоо тасархад амаргүй дахин эргэж ирдэг харилцаа хэдий сасан ч буцаад ирдэг буцаад нийлдэг ч юм уу ингээл нэгэн цикл буюу юм тойрог угааз нэг давтагдтыг хэлж байгаа маа. Гэхдээ энэ бол энгийн харилцаа биш. Түр зур болох харилцаа биш. Хувь заяаны харилцаа гэсэн. Хувь тавилангийн. За тэгэхээр хоёрын хооронд бол харилцаа удаан үргэлжлэх юм бол салах гээд байгаа боловч чиний хүн чиний хосчин чан дээр амьдралдаа ч босож гарч ирээ чамаас салахыг хүсэхгүй нах нэ. Нэг юм юу аахгүй. Outlaw thinking одоо ингээл хоёрын өмнөх өнөөний асуудал чинь дахин сөхөгдөөл чи болохоор өөрөө нөгөө өмнөх гомдол чинь байгаа болохоор дахиж энийгээ сөхч яриад гомдлоод байх нөгөө л нэг юм цикл нь айгүй ингээд давтагдаад ах шинжтэй байна. Гэсэн хэдий ч гэсэн хоёрын дунд нөгөө нэг маш их сэтгэл таталцал харилцаа сэтгэл зүрх байгаа хамтдаа бас аяа сайхан өнгөрүүлжсэн болохоор энэ харилцаа тийм ч амархан салчихгүй гэж харагдаж байна. Яванда хоёр энэ харилцааныхаа саадыг даван туулна. Ерөөхдөө өнгөрснөөс одоогийн харилцааны алтан оноогоос суралцаж харилцаандаа шин зам, шин төвшөнд гарах юм байна. За тэгээ preparing for you now. Буцаж эвдлэн нэгдэх нэ. Яах ч аргагүй step back үзэл байгаа юм. За тэгэхээр сахиусууд юу гэж зөвлөж байна гэхээр за юу нь бол хамтарчин чамд буруу зүйл хийсэн ингээ чамаа гомдоосаа ойлгож байгаа энэ чийч гомдсон тэр хүн ч гомдсон болохоор одоо нэг хэсэгтээ хоёр одоо энэ харилцааг сөхөхгүйгээр retreat буюу тэтгэврт гарах гэдэг штеп. Амралтаа бол яасан юм бэ? Бусад хүмүүс юу гэж бодох уу гэж айх хэрэггүй те. Хоёрын харилцааг за дээрс ингээ зөвхөн энэ хоёрын асуудал болохоор өнгөрснийг сөхөхгүйгээр зүгээр хэсэг цугтаа цагийг өнгөрөө. It's time to disconnect from the world. Дэлхийн ертөнцөөс нэг хэсэгтээ холбогдохгүй байх цаг нь болжээ. Зөвхөн цаг хугацаагаа хоёр биендээ зарцуулах цаг нь болжээ гэдгийг сахиусууд нь хэлж байна. За одоогийн байдлаар бол тийм нөгөө хангалттай таталцлал бас байхад саадтай. Яагаад вэ гэхээр нөгөө нэг 30 этгээдийн одоо оролцоо өнгөрсөнд байсан магадгүй одоо ч байгаа. Эсвэл чиний хувьд бол нөгөө нэг гомдол чинь тайлагдахгүй. Тэр одоо босон өнгөрсөн дэх явдыг мартаж чадахгүй болохоор энэ хүнээгийн сэтгэл таталцал нэг л тийм сул болцсон мэдрэмжүүд бол гарч ирж байна л да. Тийм болохоор ерөөсөө энэ хүний хүнд чухал ач холбогдол 30 этгээд буюу тэр хүнд ач холбогдол өгөхгүй хоёр биенийг ойлголцож дэлхийн ертөнцөөс өөрсдөө тусгаарлаж илүү хоёр биендээ цаг гаргасан дээр шүү гэж сахиусууд нь зөвлөд байгаамаа. Тэгэхээр энэ хүнд хайртай байх уу, харилцаагаа цааш нь өргөжлүүлэх үү гэж эргэлдэж байгаа бол энэ ерөөсөө аюулгүй. Зүр сэтгэлээ нээгээд open your heart to give and receive the highest energy of it all. Энэ хүндээ нэг удаа боломж өгөөд үзэл гэсэн утгатай л та. Энэ хүндээ сэтгэлээ өг, хариуд нь чи бас адилхан receive the highest energy of all. Чи хариуд нь бас илүү их одоо энийг одоо сэтгэлийг хүлээж авнаа гэж хэлж байна. За тэгэхээр харилцаагаа хамгаалах хэрэгтэй мэдээж 3 дахь нөлөөнд автахгүй байх хэрэгтэй хийх юм. Ялангуяа хэрэг чиний хамтрагч чамайг одоо гомдоосон бол энэ харилцааг бусдын нөлөөгөөр юм уу бусдын одоо үг шийдвэрээр биш өөрсдөө л дотроо шийдэх хэрэгтэй гэж харагдаж байна да. Энэ харилцаа бол угаасаа тийм шууд дуусах хувь тайвантай харилцаа биш ээ. Үргэлжлэх цаашдаа үргэлжлээд явнаа. За тэгээд ер нь хоёрын хоорондын харилцаа энэ жил гаруу үгүй юу харилцаагаа цаашдаа өршүүлэх үү эсвэл болох уу гэдэг шийдвэр нэг тийм удаан үргэлжлэхгүй шийдвэр хурдан гарна. Гинт ярилцаад гинт мессеж хийгээд уулзалтаад магадгүй зарим нь энэ одоо нөгөө нэг арга тавилтын гомдлоос олоо нөгөө нэг хэсэг уулзаагүй байсан бол одоо гинт уулзтаа гинт ярилцаал асуудлуудаа шийдэх ч юм уу те нэг ийм зүйлүүд харагдаад байгаа байхгүй юу? Чиний хамтрагч одоо чиний хос аль хэдийнэ бол шийдвэрээ гаргасан байна.
Яг өнгөрсөнд бол бас өөр хүнтэй ингээ харилцаа холбоотой байхдаа бас чамааг гэхүү тэр хүнийг гэхүү гэдэг жоон шийдэж чадахгүй, сонголтоо хийж чадахгүй байсан чамааг маш их гомдоосон. Тэр хүн үүнээсээ болоод бас өөрөө ч зовсон шаналсан зүйлүүд бол байгаад байгаа. Одоо энэ илүү илэрхий болж эхэлж байгаа. Яг би хэнийг хүсэж байна вэ? Гурдч итгээд юу эсвэл чамаагүй гэдгээ тэр хүн маш сайн ойлгосон. За заримдаа нөгөө нэг юм цөөхөн хувьд зөрөлдөх тохиолдол байдаг л та. Энд чинь нөгөө нэг яг тэ ерхий олонний хамарсан уншлага болохоор чамааг өөрөө ч бас заримдаа нөгөө хэлэх гээд байдаг шүү. Одоо юу гэдэндээ чи ингээд өөрийнхөө харилцаа үзүүлэх гэсэн чи яг өөрөө чин гаргасан алдаа үйл явц ч юм уу зарим хүн тохиолдоод байдаг. Би нөгөө хүнээ үзэх биш өөрийгөө харчлаа гэдэг зүйл бол байдаг. Цөөхөн тохиолдолд ийм зүйл байдаг шүү. За энэ бол яг чам зориулсан хувийн детальчилсан уншлага биш болохоор нэг иймэрхүү зүйл бол гарна. Гэтэ ерөөдөө нэг тийм амар зөрөн гэж байхгүй шүү. Тийм болохоор л олон хүн үздэг болохоор би тал талаас нь ингээд тухайн хүний нөхцөл байдлаас нь тохируулаад ийм олон юм ярьдаг. Тэгээ нэг жоохон уршаа юм шиг санагддаг юм шиг байлаа зарим хүмүүст. За тийм байна. За тэгэхээр энэ харилцааг цаашдаа өргөжлүүлдэг гэвэл чи хитрхи ингээд дуугүй хүлээгээд байвал шийдвэр чи хойшлогдно. Тэр хүнтэйгээ аль болох зөөлөн боловч тодорхой байсураа илэрхийлээд ярилцах юм бол шийдвэр чинь илүү тод болно наашлнаа гэж харагдаж байна. Тэгэхээр нэг юм хосуудын харилцаанд нэг иймэрхүү зүйлүүд бол сорилтууд, саадууд, сэтгэл гонсоолсон гомдсон зүйлүүд гарч ирнэ. Гэхдээ энийг та бүхэн даваад дуулнаа. Давж туулна. За хэдий одоо тэр хүн чинь чам дээр буцаж ирлээ гэсэндээ нөгөө хүнээс салаагүй байх юм бол чи шууд шулуухан хэлэх хэрэгтэй. Ахиж төвчгүй те чи эсвэл тэр хүнийгээ сонгоодоо эсвэл намайг сонг. Эсвэл би чамайг ингэж удаан хугацаанд хүлээхгүй гэдгийг маш их одоо сайн ойлгомжтой хэлэх хэрэгтэй байна. Чиний хувьд бол бас тийм ядарсан, гомдсон, цөхсөн мэдрэмжүүдийн дээр бас маш их ажиглагдаж байна. За тэгээд ерөөхдөө энэ харилцаа бол цаашдаа дуусах биш өргөжлүүлэх шийдвэр гарна. Маш их сорилттой байх юм байна. 2 дугаархны маань хосуудын маань хувьд бол сахиусуудын зөвлөгөөг бол хэлсэн те өөрсдөө ярилцаад дотоодоос шийдвэр гаргаад бусдын үг жишээ нь одоо чиний найз нөхөд хамгаалсан сад эцэг гэх үгийг сонсох хэрэггүй. Ер нь бол хоёулахнаа энэ нэг өөрсдөө ч асуудал болохоор хоёулаа ярилцчиж өөрсдөө шийдвэрлэжүүл зүгээрээ. Тэгэхээр хоёрын хувьд харилцаа үргэлжлэх магадлал маш өндөр 80-90% гэж хэлье. За ийм зүйл бол гарч ирж байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдын үгээр та нарын маань 2026 оны хайр дурлалын ерхий төлөв өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. Надтай холбогдох Facebook, Instagram хаягууд маань description box-тай байлсан байгаа. Хувийн өмчлөг авах болон холбогдох зөвлөгөө авах бол тэрүүгээр холбогдоорой. Баярлалаа, баяртай. За тэгэхээр 3 дугаарыг сонгосон хүмүүс маань энэ хүзрийг сонгосон гэсэн үг. За тэгэхээр энэ хүзрөөс эхлээд бүгдээрээ сахиусуудын мессеж болон зөвлөгөөг авах болно. За you may not always understand why certain things happen. However, there is always higher purpose to the events in your life. Through turmoil, blessing will soon reveal it. Blessing be revealed. Okay. Why certain things happen, however, there is some high force. За ингэсэн л байна л да. Сахиусуудын мессеж болохоор чи яа зарим зүйл тохиолдож байгааг яг одоо тийм нэг бүрэн ойлгохгүй байж магадгүй. Ямар нэгэн зүйл амьдралд тохиолдоод байгаа чи гэд бүрэн ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ амьдралд чинь боломж буй бүхний цаана илүү өндөр зорилго утга учир бий. Сэтгэлийн одоо зам одоо юу гэдэг өмнө одоо сэтгэл зүрх ойлгохгүй байдал хэцүү үеийг давсны дараа адислал сайн сайхан зүйл амьдрал чинь удахгүй ирэх болно гэдэг үгийг хэлж байна. За sorry энэ дээр жоохон утгачилж орчуулахад ээрж муурчлаа.
You may not understand why certain things happen. Тийм. Зарим нэг зүйл амьдралч болоод байгаа чи ойлгохгүй байж болно тий. Юу ч болсон бай энд одоо болж байгаа зүйлс ямар нэгэн байдлаар дээд талаас тэнгэрээс илүү ирж байгаа илүү том зориг ингээд амьдралч явагдаад байна. Гэж байна. За тэгэхээр энэхүү мессежээс үүсэх юм бол 2026 онд хайр дурлалын хувьд хүмүүсийн хувьд бол яагаад ингэж удав гэж бодох үе гарна. Эсвэл одоо энэ юу гэхээр хостой хүмүүс бол яагаад харилцаа юм болов? Эсвэл яагаад бид хоёрын хооронд юм үйл ойлголцол байна вэ? Эсвэл энэ хүн одоо тухайн хүн үйлдэл хийхэд яаж ингэж удавч гэдэг юм нэг иймэрхүү зүйлүүдийг бодогдох үе гарна гэсэн үг л дээ. Тэгээд харилцаа тодорхойгүй шийдвэр хүлээсэн байдал гарах шинжтэй байна 2026 онд. Гэхдээ санаа зовлтгүй, сэтгэлээрээ унах хэрэггүй. Одоо 2026 оны сингл болон хосын хүмүүстэй харилцааг бүгдээрээ детальчилж харьцах болно. За тэгэхээр сахиусуудын мессеж бол зовлон шаналл бол төгсгөл биш. Сэтгэл өвдсөн туршлага, хүлээлт, салалт эсвэл дотоод зөрчлөн чамааг буруу зам руу биш харин зөв хүн зөв хайранд бэлэж байгаагийн үйл явц юм шүү гэж хэлж байна. Одоо бурхны сахиусуудын адислал удахгүй илэрнэ. Бишээ бүр илчлээ ууштай. Удахгүй чамд гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол юу гэхээр сэтгэл зүрхээрээ мэдрэх болно гэж хэлж байгаа. Цаанаасаа л нэг тэнгэрлэг одоо сахиусууд чамд зөв хүн илгээсний мэдрэх болно. Эсвэл одоогийн харилцаа шин төвшөнд орж сайжрах боломж бас гарч ирэх боломжтой гэж харагдаж байгаа. Тэгэхээр сахиусуудын зөвлөгөө болохоор бүхнийг алгадаж ойлгох гэж буяар сэтгэл зүрхээ хитрхи хаалттай байлга, итгэл найдвараа хадгал, өнгөрснийг яагаад ийм зүйл болов гэж биш юунд ойхондоо яагаад ийм зүйл болов гэж бодохын оронд намайг амьдрал юунд сургаж байна вэ гэдгийг харах цаг болсон гэдэг зүйлийг бол энэ дээр хэлж байгаа юм. За тэгэхээр 2026 бол хайр дурлал шаналлаар дамжиж гэхдээ илүү нэг юм адислалт хүрчил юм аа. Одоо чамд ингэж ойлгомжгүй сандаж байгаа зүйл чинь хожим энэ ч надад хэрэгтэй байжээ. Ийм зүйл болж иж би ойлгох байжээ гэдэг одоо ойлголтыг бол амна гэж харагдаж байна. За энэ мессеж бол 3 дугаарны минь хувьд бол ирсэн байна. За одоо ингээд энэхүү бүлгийн уншлал нь болохоор 2026 оны синглчүүдийн маань хайр дурлалын ерхий төлөв байдал ямар байх вэ гэдгийг харуулж байгаа юм. За эхлээд жоохон атармаатай л за энэ хүзэр бол одоогийн нэрг та нарын маань хувьд бол 3 дугаархны хувьд бол 2006 онд бол чиний хувьд сонголт хийх бас тэнцвэрээ барих хичээл. Чи хайр дурлалыг сонгох уу эсвэл ажил карьер, хувийн амьдрал одоо ажил карьерт анхаарах уу эсвэл хайр дурлал хувийн амьдралаа одоо бодох уу гэсэн эргэлзээ төрнө. Заримныхын хувьд болохоор энэ хүн яг миний хань болох юм уу, миний сонирхох юм уу гэдэг юм эргэлзээ гарна. Тэгээд бас энэ нь нэгээс илүү хоёр хүний дунд бас төөрөлдөх бодлоготой хоёулын сонирхоод байдаг. Эсвэл хоёулаа чамд амьдралтай нь гарч ирэх нь аль нь зөв буруу, аль нь сонгоо мэдэхгүй байгаа энерги харагдаж байна. Магадгүй одоо та нар маань одоо миний таарад бичлэгийг үзээд одоо чи энэ зүйл явдал болцсон байж болно. Эсвэл өнгөрсөн хэдхэн хоногийн өмнө ч хэдхэн сарын өмнө эсвэл түрүү жил болсон байж болно. Эсвэл удахгүй болж болно. Окей. Тэгэхээр хүн болгоноос хамаарат энерги нь өөр байх нэ шүү. За ийм энерги бол гарч иж байна. За чам татдах чамтай уулзах хүн болохоор энэ Knight of Cups, Page of Pentacles гарч иж байна. За романтик одоо Knight of Cups-ийн хувьд бол юу вэ гэхээр за энэ хүний характер нь юу гэхээр романтик мэдрэмжтэй, уян цолон, үгээрээ яаж арч вэ? Хайр илэрхийлдэг хүн. Уран бүтээлч, сэтгүүтэй, магадгүй урлагийн салбарт ажилладаг хүн.
зураач, жүжигчин эсвэл ямар нэгэн байдлаар дизайнерч гэдэг юм уу урлагтай холбоотой ажил мэргэжилтэй хүн байх магадлал өндөртэй. Сэтгэл хөдлөл маш өндөртэй хүн бол нөгөө хүн юу вэ гэхээр илүү чамаас хэд насаар дүү, залуу сэтгэлгээтэй, эсвэл нөгөө нэг үе тэнгих мөртлөө илүү залуухан сэтгэдэг. Ажил сургууль шин төсөлтэй холбоотойгоор танилцах магадaltaй. Ажлын шугамаар сургуульд за заримх нь хувьд бол их сургуулийн оюутан бол сургуульд сурж байхдаа танилцах, эсвэл ямар нэгэн сургалт семинараар танилцах байдаг юм уу те. Ийм байдлаар очих магадaltaй. Харилцааг удаан боловч бодож байгаа боддоор эхлүүлэх сонирхолтой ийм хоёр хүн гарч ирнэ. За ерхий уншлага болохоор би дандаа л хүүсийн ялгаа байхгүй. Эрэгтэй хүн үзэж байгаа бол энийг эмэгтэй хүн гэж ойлгоо явчих. Эмэгтэйчүүд маань үзэж байгаа бол мэдээч энийг эрэгтэй хүн гэдэг утгаас нь ойлгоо явчаарэ. Нэгэн чамаас сэтгэл зүрхээ татна, нөгөө нь амьдрал чинь илүү нийцтэй юм шиг санагдана. Чи эргэлзэж эхэлнэ. За тэгэхээр энэ харилцааны явдлаар хайр гинтгэн гарч ирнэ, гинтгэн л ингээл хоёлаа давхцаал чи бас ингээд алийг сонгоо мэдхгүй энэ дээр тоо пентакас гарч иж байгаа байхгүй юу? Чин харилцааг өөрөө удирдах хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж байна. За хин нэгэнтэй нь удаан боловч бат бөх харилцаа одоо авчрах болно энэ жилдээ сингл хүмүүсийн маань хувьд бол найдвартай, хариуцлагатай хүн, төр зүрийн учир биш гэдгийг чи өөрөө яванд оолж мэднэ. Энэ хоёрын хувьд бол тэгээд ингээд харсан чи аль нь вэ гэхээр Knight of Cups буюу илүү романтик мэдрэмжтэй, хайраа, сэтгэлээ үгээрээ илэрхийлдэг хүн чиний амьдрал илүү удаан тогтож өвөлдөх юм байна. Page of Pentacles буюу чамаас дүү эсвэл залуу сэтгэлгээтэй гэсэн шүү дээ. Энэ хүн болохоор явандаа илүү зүгээр хоёр нэг найз нөхдийн харилцаатай байж үлдэнэ. За эсвэл энэ хүнтэй хэсэг учраад романс үүсгээд юм эсвэл найзын харилцаатай заримын хувьд бол найз нөхдийн харилцаатай явахаас хэтрэхгүй бол заримын хувьд бол ихэндээ энэ хүнтэй танилцаад явсан чинь за магадгүй тэр хүнд эсвэл хоёрын дунд гурдч итгээд гарч ирсэн. Угаасаа гурдч итгээд байгаа да. Чиний зүгээс эсвэл тэр хүний зүгээс бас өөрийн сонирсон хүн гарч ирснээр харилцаа нэг юм өлегтэй явчихгүй. Тэгтээ хаяа чаталтай, минь тустай байдаг найз хэлбэртэй үлснэ гэж харагдаж байна. За яванда тэгээд энэ илүү чамтай харилцаа удаан байх хүнтэй найзуудын хүрээндээ танилцуулна, харилцаа ил болгоно гэж харагдаж байна. За гэвчиг одоо энэ хоёрыг сонгохоос өмнө те алийг сонгох гэдэг эргэлзээ бодол одоо нэг өнгөрсөн одоо сэтгэл зүрхний асуудал чинь эдгээгүй байх шинжтэй байна. За өмнөх намайг зовоосон залуу шиг, зовоосон гомдсон эмэгтэй шиг адилхан хүн байх вэ? Дахиж намайг шаналлах вэ гэдэг айдас чинь саад болох нэ. За тэгэхээр 2026 онд бол романтик боловч хайр дурлалын харилцаа чинь бодиттой болох хүн амьдрал чинь гарч ирэх нь байна. Тэгээ юу нь бол тогтвортой харилцаа үүсэх хүнтэй учрна. За заримхнууд эндээ сахиусуудын зөвлөгөө юу вэ гэхээр ингээд чамаг их нэгээс илүү эрэгтэй хүн эсвэл эмэгтэй хүн гарч ирдээчсэндээ чи ганц би эсвэл ганц би ээж болохоор за энэ хүний сонгоод явлаа гэхэд яг миний үр хүүхдүүдийн те сайн эцэг, сайн ээж байж чадах юм мөн үү гэдэг тал дээр маш их эргэлзээд ингээд хоош суугаад шинжтэй байна. Дээрэс нь энэ дээр юу гарч иж байна вэ гэхээр дээрэс нь мөнх санхүүгийн асуудалтай маш их холбоотой. Хүнтэй хайрлаад, дурлаад, романтик харилцаа үүсгэх гэхээр мөнх санхүүтэй, ажил карьертай холбоотой асуудлууд байдаг. За заримын хувьд бол нэг санхүү биш юм гэхэд би маш их завгүй ажилтай, ажил карьер бол миний номер 1 гэж боддог бол заримын хувьд бол би одоо амьдралаа яа гэж энэ хүүхдүүдээ яа гэж хайр дурлал зав гаргахад маш хэцүү гэсэн байдлаар ингээд сөрөг бодлоор харилцааг өвгсгээд саад өөртөө саад хийдэг ах шинжтэй. Жишээ авал та ингээд чи ганц би ээж байлаа гэхэд за тийм ингээд жишээ шүү. Тэгтээ энэ дээр бас ганц би ээжүүд маань юм аауд маань үзэж байгаа.
За ингээд би хүүхдтэй, 2 хүүхдтэй ч юм уу те ингээд хүүхдээ өөргөө ингээд болох гэж маш их завгүй ажилладаг. Хүмүүс ахуй хэцүү байхад юм хүнтэй романс хийх вэ? Дээрс энэ хүн гарч ирээ миний хүүхдийг өөрхөн хүүхчээ хайрлах чадахгүй ч гэдэг юм уу те нэг юм эргэлзээ гарч ирнэ. Заримхны хувьд болохоор ингээд за эрэгтэй хүний хувьд бол ингээд би ингээд хүүхдүүдээ яа гэж яхад эсвэл хүүхдгүй байлжсэндээ амьдралаа бөө асуудлууд хахад надад тэгээд эмэгтэй хүнд гаргах цаг зав мөн санхүү асуудалтай гэсэн байлаар ийм нэг юм саад байгаад байхгүй юу. Гэвч сахиусууд юу гэж хэлж яах вэ? Юм codependency буюу гэдэг өөрийгөө ингээд addiction affecting your romantic life. Чиний одоо ингээд донтолт өөрийгөө ингээд кодлцсон ингээд хязгаартай бодол гэсэн хайр дурлал зөв хүнтэй уулзрах чинь саад болоод байна. Codependency гэхээр юм байхгүй нөө. Хайрцагнаас гадуурсдаг. Худгаа мэлхий гэж бишээ худгаа далаа гэж боддог мэлхий байдаг. Энэ бол ардын үйлдэл. Худын амьдрал мэлхий худгаа далаа гэж боддог. Гэвч худаг бол далаа биш тийм үү? Энэ бол зөвлөлж хэлж байгаа үг. Тэгэхээр ерөөсөө ингээд иймэрхүү ингээд материалистик ажил карьер мөн санхүүтэй холбоотой за бас өөр хүүхдүүдэд бодоод ингээд өөр чин гарч ирэх тогтвортой харилцаа чамаг их хүнлүү одоо өөрхөн бодлороо саат хийх гээд байна гэдгийг бол энэ дээр харуулж байна. Тэгэхээр яг чамаг их мэдрэмжтэй хүн бол одоо гарч ирнэ 2 ч хүн гарч ирнэ тийм. Гэхдээ нэг нь илүү энэ хүн маш тогтвортой харилцаа амлах хүн гарч ирнэ гэж харагдаж байна. Англи яг уу гэхээр илүү эерэг бодолтой бай. Сөрөг бодол бити бод. Сөрөг бодол зарим хүмүүсүүд угаасаа ботоос ч аргагүй. Ганц би ээжүүд маань ч юм уу ганц одоо нэг тийм өхрөөсөө салцсан эхнэрээс салцсан хүүхдтэй хүмүүс мань угаасаа нэг юм эрсдэл аюулыг тооцоолж байгаа шүү дээ. Ботоос аргагүй. Тэгэхэд энэ дээр abundance буюу элбэг дэлбэг байдал гэж гарч ирж байна. Тэгэхээр юу гэхээр эерэг бодолтой бай. Чиний одоо ингээ manifest exactly what you want гэдэг нь гэхээр чиний бодож исэн төсөөлж исэн хүн эсвэл зүйл чинь бий болно. Талархах баярлаа гэж байгаа юм. За тэгэхээр гарч ирэх хүн болохоор чи надад таалагдж байна. Romance is blooming гэж аахгүй юу. Тэгэхээр ингээ чамайг сэтэн хаяа чам руу хандрах хүн гарч ирнэ. Чамд маш их татагдана. За step in the back энэ одоо баг 3 бүлэгтээ гарч ич энэ. Яг шагны өнгөрсөн харилцаанд шарх авсан, хуутагдсан, үнэнч бус байдлыг мэдэрсэн болохоор дахиж шархах вэ? Мөн хүзэр туапидикас харуулж байгаа. За хүй нэг бол зүгээр сингл явдаг ч юм уу да гэсэн байдал чинь зөв хүн амьдрал чинь орж ирэхэд садаа болоод байна. За яг чаргуу чамайг сонирхох, сэтгэлийг шин татах шинэ болцоо, романтик харилцаа бол 2026 онд сингл хүмүүсийн маань хувьд бол гарч ирнэ. Тэгээ би lighted heart буюу ингээд аюу тийм гоё эерэг илүү цагаан гэрэл гээгээтэй сэтгэлтэй байгаарай. Явандаа чи бүх зүйлийг олж мэднэ. Бүх зүйлийн гэрэл рүү хөтлөн амьдралчин хайр дурлалын амьдралчин 2026 онд өөр болно. Heal өнгөрсөн харилцааны шархчин эдгэрн өнгөрсөн харилцааны шархыг эдгэх хүн энэ жилдээ та нар дээр минь синглчүүд мэ сингл хүмүүсийн минь хувьд бол гарч ирнэ гэж харагдаж байна. За тэгэхээр ийм байна. Синглчүүдийн минь хувьд бол ийм зүйл 2026 онд болж өнгөрөх нь арга зүйлсүүдийг бас би хийсэн баг тийм. За ингээд ойлгомжтой бол таалагдсан бол subscribe дараарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. За одоо би 3 дугаартай хүмүүсийн хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын уншил орцгоё. За 3 дугаарынх нь нэмэн 2026 оны хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын ерхий төлөв байдал ямар ах вэ? Мэдээж бас юун дээр анхаарах вэ гэдгийг хэлье. За тэгтээ энд бол нэлээд би тарот болон oracle хүзрүүдийг ашиглалаа. Бас маш их олон мэдээлэл олж авлаа. Тэгэхээр жоохон нуурших байх шүү. Зарим хүмүүс коммент дээр намайг их ярьлаа л гэж бичтэл юм байлаа. Их ярихаас өөр аргагүй шүү. За окей. Ярина шүү. За юм байна. За одоогийн нэрэг бол Ten of Swords үзэр. Өнгөрсөн харилцааны өвдөлт, уралт, шаналл тэ бүрэн дуусч би цааш яах вэ гэж ирээдүгөө бодож эхлэх чилээ.
харилцаагаа бүрэн дуусгах ёстой, цаашаа яаж амьдрах вэ гэдгийг бодох ёстой гэдэг зүйлийг сахиусууд нь хэлж байна. Хуучин харилцаа, хуучин түүхүүдийг хааснаар жинхэнэ боломж амьдралчин орж ирэх юм байна. За тэгэхээр эдгээр хэрүү одоогийн харилцаа чинь боломжгүй эсвэл чиний сэтгэл нийцгүй чам маш их зовоосон бол энэ харилцааг хааж дуусгаснаар илүү тэнцвэртэй өгж авах нь сэтгэл зүрхөө өгж авах нь тэнцвэртэй адилхан гэсэн. Тийм харилцаа амьдрчин орж ирэх юм байна. Чамаа гүнэлдэг хамттай амьдрал бүтээх хүсэлтэй хүн чиний ирээдүйд орж ирнэ гэж харж байна. Six of Pentacles. Тэгэхээр төр зүрийн сэтгэл хөдлөл биш хамтын ирээдүйг ярилцах, төлөөлөх хүн амьдралчин гарч ирнэ. За эхлээд ерөнхий энерги ячаад би дараа нь деталь тайлбарлана. За тэгэхээр чи өмнөхөөс илүү боломжтой хэл хязгаартай болсон байна. Яагад бол өнгөрсөн одоогийн хостой хүмүүс маань байгаа гэсэндээ юу харагдаад байна гэхээр нэг бол чи ингээд эхнэрээсээ нөхрөөсөө найз залуусаа ч юм ингээд хаширсан уучлаарай. Тийм болохоор өөрийгөө хамгаалах илүү ингээд гомдохгүй их шархалахгүй юмсандаа гэдэг байдалтай байгаа байхгүй юу. Тэгээд илүү туршлагатай бас гэх юм уу илүү өөрийгөө хамгаалж байна. За ямар нэгэн хүн эсвэл чиний одоогийн хос чинь шууд ямар нэгэн зүйл хэлээсэндээ шууд итгэхгүй өөрийгөө хамгаалах шинжтэй. Энэ бол чиний тийм сул тал биш. Хинч байсан миний үн цэнийг хүндлэх ёстой гэдэг ойлголт маш хүчтэй 2026 онд гарч ирнэ. Зармаханууд. За тэгэхээр хосын харилцаатай хүмүүсийн хувьд бол юу гэхээр харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх үү? Эсвэл болох уу гэдэг сонголтын дээр тулах юм байна. За заримынхын хувьд бол үргэлжлүүлэх шийдвэр гарна, заримынхын хувьд бол салах шийдвэр гарна. Гэхдээ энэ салах шийдвэр гарах нь маш том баг. Юу гэхээр энэ харилцаан дээр юм байгаа таахгүй. Нэг нь илүү их өгж исэн, нөгөөх нь илүү зүгээр авдаг. Миний мэдэрснээр бол илүү энэ харилцаан дээр маш их сэтгэл зүрхөө өгдөг. Чи байсан бол нөгөөх нь зүгээр л авдаг байсан. За хосын харилцаатай эхнэр нөхөр байж болно. Зарим хувьд бол ингээд нэг дор ажилдаг, ингээд хамт ажилтдаг байж романтик харилцаа үүсгэсэн хүмүүс ч гэсэн энд хамааралтай үзэж болно. За тийм байна. Тэгэд чиний хосын чинь хамтрагч чинь чиний бодож байгаа хүний чинь чамааг их сэтгэлийг харахаар бол ер нь бол чамтай өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодож ин хөвгчлээ байсан зүйлүүдийг бол бодож байна. Гэтэ өмнө жил эсвэл сайхан хэдэн сарын өмнө хэдэн 7 хоногийн өмнө хэдэн хоногийн өмнө ч юм уу хоёрын харилцаанд асуудал үүсэж ирсэн байна. Тэгээ эсвэл асуудал үүсэх бол энэ хүн ингээд хоёрын харилцаанд асуудал үүсэж ирэхээр яадаг вэ гэхээр жоохон бүх зүйл хэцүү болоод тэгэхээр энэ хүн зугдах хандлагатай юм байна. Тийм болохоор харилцаагаа цаашдаа өргөжлөх үгүй юу гэдэг дээр дандаа боддог, зовдөг. Гэхдээ хоёрын харилцаа саяхан асуудалтай, төр зуур, завсарлага авсан, салсан, эсвэл салаагүй ч нэг ойлгомжгүй харилцаатай байгаа бол энэ болж байгаа зүйл чинь энэ хүн тийм аз жаргалтай биш байна. Unsatisfied буюу тийм сэтгэл хангалуун биш байна. Аз жаргалтай биш байна гэж харагдаж байна. За тэгээ шалтгаан нь юу гэхээр энэ дээр багтаа болохоор их доош гарсан. Disagreement буюу хүлээмжшүүлэхгүй байдал. I wish you understood how I feel. Чи миний бодож байгаа намайг юу мэдэрч байгаа ойлгодож болоош гэдэг хүзэр гарч иж чинь. Тэгэхээр чамаагийн сэтгэл маш сайн байгаа боловч хоёрын харилцаан дээр ингээд асуудал байна. Ойлгохгүй байна. Хин хэнийг ойлгохгүй байна. Ганцхан чи тэр хүнийг ойлгохгүй байгаа биш. Магадгүй тэр хүн чинь ч чамайг ойлгохгүй байж болно. Тийм болохоор 2026 онд нэг юм биеийн харилцаан дээр илүү өгөөд хад чи сэтгэл гарахгүй байх гэсний улмаас хэрүүл маргаан үүсэх, үл ойлголцол үүсэх, өмнө улмаас чи өөрийгөө хамгаалах илүү миний зөв гэсэн байр суурийг бол авах шинжтэй боловч хосын харилцаатай хүмүүсийн маань хувьд бол эдгээр асуудлууд хэцүү байлаачсан даван туулна гэж харагдаж байна. Сахиусууд юу гэж зөвлөж байна вэ гэхээр Page of Wands. Энийг юу хэлж байна вэ? Харилцаагаа илүү шинэ өнцгөөс хар, шинэ бодлоготой, илүү өөр төвшөнд харц. Өмнө харилцаагаа шинжлээд за энэ хүнтэйгээ найз залуутайгаа нөхөртөөгөө эхнэртэйгээ яаж харьцуул харилцаагаа илүү авч явах вэ гэдэг талаас хаар бас тодорхой хэмжээгээр чиний хувьд бас
шулуух хэлэхэд алдаа байж, дутагдал байж болно. Овоо босгоогүй байхад шаазгаа хаанаас суухаа гэдэг үг байдаг штэ. Тийм болохоор бас алдааг өөрсөөхэй. Харилцаан дээр бас жоохон анхаарал илүү, өмнөхөөсөө илүү өөр шатанд харилцаад үз. Тэгэх юм бол энэ харилцааны чинь асуудлууд 2026 онд дуусах болох боломжтой. За заримынхан хувьд бол өнгөрсөн жил 2025 онд ийм асуудалтай драматай харилцаа байсан бол 2026 онд илүү дуусах болох шинжтэй гэж харагдаж байна. За заримхнууд бол яагаад нэг өөрийгөө хамгаалсан хостойгоо хувьд юм асуудалтай байсан бэ нөхөр энэ хүзэр гэдэг бүх гурван бүлэгт гарч иж байгаа. Тэрсэн хүзрийн өнгө гурлаа адилхан цэнхэр өнгөтэй байсан те энэ утга учиргүй биш утга учиртай. Дандаа ингээд stable in the back тэгээд арнаас хутга зоосон гэдэг хүзэр гарч иж байгаа байхгүй юу. Чамаг гомдоосон шахлуулсан. За энэ заавал араар тавил бас байх хадаггүй. Шахлуулсан зүйлс нь юу вэ? Чамд шодроо бус хандсан, чамаа гомдоосон те. Өөр хүнтэй орооцолдох биш, өөр нэг зүйлээр хил амаар гомдоос доромжилж гомдоосон. За жоохон ширүүх хэлэхэд бол зарим хүмүүсийн хувьд бол тэр хүн чамд гар хүрсэн. Уучлаарай. Би хүн сэдвүүдийг хүндэд байна л да. Гэхдээ угаасаа энийг би бол өөрөө гаргаж хэлээгүй. Энэ бол сахиусуудын мессеж. I'm just a channel, okay? Би зүгээр сувгийн мэдээлэл дамжуулж байна. Тийм болохоор ингээд хуурам ихсэн, чамаа муулсан, эсвэл ингээд хоёр ингээд харилцаагаа болгоё бүтээ гэж яхад чинь урмын чи хуугсан, мөнгө санхүүгээр чинь тоогсон ч байдгийм үү? Шулуух хэлээд ийм зүйлүүд гарч ирж байна. Тэгэхдээ энэ харилцааг дуусгаж бас шинээр эхлүүлж болно. Заримхан хувьд энэ харилцаа дуусгаад шинэ хүн амьдралцсан гарч ирэх боломжтой. Эсвэл одоо зарим хүмүүсийн хувьд бол яруу ингээд энэ хүнд хил хязгаар тавиад ахиж би энийг төвчихгүй ингэх юм бол тэг ингэхгүй бол тэхгүй. Тэг ингээд би их чанд боломж өгч чадахгүй гэдэг хил цагтаа шаардлага тавих юм бол харилцаа шинээр эхлэх боломжтой гэж харагдаж байна. За өнгөрсөн хугацаанд асуудалтай төр зур салцсан байсан ч юм уу асуудалтай байсан хосуудын маань хувьд бол wedding rings гарч ирж байна. Энэ бол буцаж эвлэрнэ. За одоор эхнэр нөхөр биш зөв найз залуу найз эмэгтэйгээ үзэж байгаа сахнаас уулзаж ихсэн бол энэ харилцаа 2026 онд хурим найр гэрлэлтийн түвшинд хүрнэ. За эсвэл дөнгөж уулзаж эхэлж байгаа бол илүү гүнзгий хосын харилцаатай болох боломж гарч ирэх нэ. За тэгэхээр харилцаан дээр илүү ингээд өөр дээрээ анхаар, өөрийгөө хайрл Chasing codependent relationship fear of emotion. За ингээл энэ залууд энэ эмэгтэйд хаягдах уу гэж айгаад араас нь хөөцөлтөд байх хэрэггүй. Одоогийн хостой тэ тухайн үзүүлж байгаа хүний гараас хит гүүх хэрэггүй. Эсвэл олон жил ханьсан ханьман шүдэ алдаж болохгүй гэд орооцолд зунгаарлах хэрэггүй. Зур орчих. Хэрв энэ хүнийг орохгүй араас нь хөөцөлтөд яваад хагаад өөрийгөө хайрлахгүй байх юм бол харилцаа салах нэгүртэй. Тэгэхээр эндээс хөөсөд юу гэж хэлж байгаа өөртөө анхаар. Өөр хүмүүсийн мэдэр сэтгэл зүрхнийхээ шархаа эдгээ өөрийгөө хайрлаа гэсэн зүйлүүдийг хэлж байна. Ингэснээр чи илүү энэ хүнийг өөртөө татах болно. Яагаад гэж энэ дээр юм хүзэр гарсан. Love yourself first. Өөртөө илүү хайртай бай. Your self-respect makes you more romantically attractive. Өөртөө их хайртай бай. Чи илүү өөрийгөө хүндэлж, хайрлж эхэлснээр тухайн чамайг чиний сэтгэлтэй хүн чинь чамайг илүү хайрлж, илүү чиний сэтгэл татам байдлыг чинь олж харна гэж хэлж байгаа юм. За ингэснээр энэ харилцаан дээр яах вэ? Итгэл найдвар, trust тэ энэ хүзэр бол итгэл найдварыг дуудаж байна гэж байгаа юм. Итгэл найдвар байна шүү. Free yourself. Өөрийгөө чөлөөл. It's time to take back control of your life. Энэ юу гэж байна вэ? Нэг хүний араас зууралдаа зовоод авахгүй хэдий олон жил ханьсан хань байна уу? Эсвэл удаан хүлээсэн краш ч юм байна уу? Найз залуу ч, найз охин ч байна уу хамаагүй. Амьдралынхаа контрол удирдлагыг өөртөө ав. Өөрийгөө чөлөөл. Энэ хүний араас бити чаргууцлалт энэ дээрэлсэн тийм. Өөрийгөө хайрлж өөр хүнцний мэдрэх юм бол энэ хүн өөрөө чиний араас хүрээд ирнэ. Ингэснээр энэ харилцаанд итгэл найдвар байна. Гэвч энэ харилцаа pay attention to red flags буюу улаан туган дээр анхаарлаа төвлөрүүл гэж байна. За red flags нь бол яг улаан туг гэж магчилж орчуулагдаад байгаа болохоос ш үндэ бол хортой харилцаа, баг зэргийн сөрөг toxic харилцааг бол
илтгэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр анхаарлаа төвлөрүүлэх гэж хэлж байна. За тэгээд одоогийн байдлаар ингээд хоёрын харилцаа асуудалтай эсвэл өмнөх харилцаа тийм байсан бол яах нь энэ хүн чамаа санаж байгаа. Өмнө нь бол жоохон ингээд асуудлуудаас зүгтдэг жоохон онцгой болохоор уулздаггүй ч юм уу, холбоо барьдаггүй, эсвэл гэрээсээ явцдаг байсан. Тухайн үедээ төрөлдөж исэн бол одоо энэ хүн ийм зүйл боловсгүй, буруу зүйл үүснээ мэдэрч байна. Гэхдээ чивд хор ойлголцохгүй штэ гэдэг зүйл гарч ирээд байна. Тэгэхээр заримдаа энэ харилцаа нэг бол дуусахад болон гэхээр бүр салаад хаяад яв гэж байгаа юм биш. За хоёулаа нэг завсарлага авъя гэж хэлдэг юм. Эсвэл зүгээр ингээд үүдлээрээ энэ хүний араас чаргууцлахгүй ингээд хэсэг орчих юм бол харилцаа шинээр бий болно. Энэ хоёрын дунд үүсэж байгаа ойлгомжгүй байдал чинь хэвийн байдалтай орно гэж хардлаа. За зарим хүмүүсийн хувьд бол салхуу нийлхүү гэдэг шийдэж чадахгүй байгаа бол саллаа гэж бодоход хүсвэл чи сална. Тийм ээ, хүсэхгүй бол салахгүй шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр чамд бас илүү сэтгэл зүрхээ зориулах хүн бас гараад ирэх юм байна шүү гэдэг бол харагдаж байна. Одоо тэр хүн цуг ажилтдаг эсвэл найз нөхдийн хөөрөнөөс гарах боломжтой. За салалт хийх, хосын харилцаатай хүмүүс 2026 он салалт хийх магадлал нь энэ дугаарыг үзэж байгаа бол ер нь бол багахан хувийг эзэлж байна. Ихэнх нь бол хэцүүчсэндээ маргалтаантай байсан ч гэсэндээ ойлгоод ухаараад энэ харилцаагаа авч үлдэх шийдвэр төрнэ гэж харагдаж байна. Гэвч энэ теннис спортын араас энэ уучлаарай. Энэ хүзэр гарч ирсэн байгаа юм аа. Hermit бодох, тунгаах, ганцаараа байж шийдвэр гаргах зүйл гарч ирнэ. Эний араас юу вэ? Ингээд зөв шийдвэр гаргах юм бол харилцаа чинь илүү баттай, сүртэй болно гэдэг үзэр Ace of Pentacles-аар гарч иж байна. За өнгөрсөн хугацаанд энэ хүн чамайг зарим нь ойлгохоос илүү бүх амьдралын ачааг нуурууг чамд өгдөг байсан. Эсвэл чийл бүх юм авч явдаг байгаад энэ хүн бас ингээд нэг юм хойс суудаг байсан шинжтэй бол харагдаад байна л та. За тэгээ энэ дээр боломж өгч болно, боломж өгөх юм бол ирээдүйн хувьд бол яг хөө дээрдэх зүйл бол харагдаад байна. Энэ хүнээс боллоо гэж бодоход тухайн өмнө шийдвэрээс хамаарна шүү. Чиний бас нэг талынхаа ингээд зовлон зүтгүүр бас дуусгар болно гэж харагдаж байна. Хүн хүний ситүэйшн буюу байга байдлаас хамаарат ингээд би олон салаа утгатай юм яриад байгааг ойлгоорой. За ийм зүйл гарч ирж байна да. Сахи үсүүдийн зөвлөгөөл өөрийгөө хайрл, өөрийгөө хүндэл, тэр хүний араас зууралдахгүй бай. Тэгэх юм бол илүү чам татагдана, тэгэх юм бол илүү чамаас салахгүй гэдэг зүйлийг хэлж байна. За ингээд 3 дугаарх нэмэн 2026 оны хайр дурлалын ерхий төлөв байдал үүгээр өндөрлж байна. Таалагдсан ба subscribe дараарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. Надтай холбогдох, хувийн өмчлөг авах бол description box дээр холбогдох Facebook, Instagram хаягуудын линк байрсан байгаа. Баярлалаа, баяртай.